За манай Mongolia Talent Network-оос эрхлэн гаргадаг Ontai podcast маань Ontai podcast-ийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгээд манай co-host Тэмүүлэн. За тэгээд энэ дугаарыг мэдээж хүндэт зочноор олон улсын exam broker, regional manager буюу бүс хариуцсан менежер Сора Солонгоо оролцож байна. Тэгээд бид эдийн урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа Сора. Баярлалаа урсанд. Харамэнд. Тэгээд бидэд маань мэдээж Volt Улаанбаатараас хүрч байгаа, Шангрилагаас хүрч байгаа. Тэгээд яг энэ гоё Tokyo Room гэдэг румээс хүрч байна. Тэгээд бидэд бас гоё коктейлээр дайлж байна. Тэгээд эдлээс нэвтрүүлэг эхлэхээс өмнө нэг болгочихъя тийм ээ. Cheers үү те. За cheers. За cheers. За тэгээд ярианд орцгоё. Бид гоор бас аягүй сонирхолтой яриа бэлдсэн байгаа. Энэ удаагийн яриа бол мэдээж санхүүгийн зах зээл. За тэгээд санхүүгийн зах зээл дотроо forex trading, за олон одоо forex trading broker гэдэг талаар идэвхтэй ярилцсан. Тэгээд мэдээж Сорогийн маань өөрийн бас карьер маш сонирхолтой карьер байгаа. Тэгэхээр Сорогоос хамгийн түрүүлж асуух асуулт болохоор яг өөрийнх нь ажиллаж байгаа exam broker гэдэг байгаа тийм. Тэрийг ингээд хүмүүст танилцуулъя. Тэгээд 30 секундын дотор гоё танилцуулж юм пич хийгээвэл юу гэж танилцуулах. За яг 30 секунд товчхон гэж байгаа шүү те. Яг ямар брокерийн ямар давуу талтай брокер болж байгаа те. Монголд хэр удаан үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэтлээ эхлүүл зүгээр. Зөв окей. Ерөнхийдөө мэдээж яг брокерийн байгууллага гэдэг бол маш том одоо санхүүгийн том те одоо байгууллага байгаа. За ерөнхийдөө exam broker-ийн хувьд одоо бол 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа 15 сая хэрэглэгчтэй. За 3000 гаруй ажилтнтай. За яг төвлөрсөн 5 том офистой олон улсын regulated broker гэдгээрээ болоод нэлийн олон улстай танигдсан 190 орноос бол клиент авах бүрэн эрхтэй. За энэний нэг маань болохоор яхахгүй Монгол одоо орон гэж ордог. Тэгэхээр бол брокерийн хувьд яг энэ санхүүгийн одоо энэ том зах зээл дээр 15 6 жил үйл ажиллагаа явуулна гэдэг бол үнэхээр одоо ихтгэл даасан брокер гэдгийг л харуулна. Олон улсын маш олон шагналуудтай. Ер нь тэгээд олон улсын гэдэг брэндээр явчихад. Тийм, болно. Тэгээд сая нэвтрүүлэг эхлэхээс өмнө ярьж илээс ороотойгоо одоо forex цэг.com ч юм уу те ингээд брокеруудын жагсаалтыг орж харах боломжтой том платформуд бас байгаа те. Тэн дээр exam одоо яг regulated гэж сая өөрөө хэллээ. Зохицуулт олон улсын зохицуулттай гэсэн үг. Тэгээд яг тэр зохицуулттай гэдэг нь бас юу хэлж байгаа юм бэ те? Одоо клиентуудын те харилцагчдын эрх ашиг хамгаалагдсан гэж ойлгоход болох уу? Яг үнэ. Ер нь бол ямар ч одоо компани, ямар ч үйл ажиллагаа явуулсан заавалчгүй зөвшөөрөл гэдэг зүйл бол яригдах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар бол regulator гэдэг зүйлийг бол яхааргүй зөвшөөрөл гэдгээр л ойлгох хэрэгтэй. За олон улсад зөвшөөрөгдсөн байна гэдэг маань олон улсаа одоо дамжуулаад клиентаа авах эрх нь одоо үүсдэг байхгүй. Тэгэхээр сая Бимбама нас сая хэллээ forex.com за тэгээ TradingView ч гэдэг юм уу те одоо монголчуудын маань хамгийн их ордог одоо вебсайтуудаар олон улсын брокеруудыг ингээд rate ирнэ жагсаасан байдаг. Энэ брокер regulated үү, энэ эсвэл not regulated үү гэдэг. Тэгэхээр клиентуудын хувьд regulated broker сонгоно гэдэг бол маш том зүйл. Exam-ийн хувьд болохоор яг нөгөө танилцуулга дээр хэлсэн тийм 190 орны клиент аавна гэдэг бол ерөөсөө регуляторээр зохицуулагдсан байдаг. Регулятор маань жишээлх юм бол за танах энэ бүс нутгаас л одоо клиент авах ёстой гэвэл тэр регуляторд ор явна. За Азаас бол энд тийм Европоос бол энд Африкийн орнуудаас бол энд ч гэдэг юм уу. Тэгэхээр бол бүс бүсээр нь regulated явдаг гэсэн үг. За exam-ийн хувьд ASIC гэдэг одоо regulated байдаг. За энэ маань болохоор Австрали болон Шинэ Зеландын орнууд, за дээрэс нь FCA, за SAIC гэхлээр бид нэр Европын клиентуудыг хүлээж авдаг. За FCA гэхлээр UK, за UK чинь нөгөө нэг Европ дотор байж байгаа гарцсан шүү дээ тийм Brexit болсон. Тэгэхээр бол яг өөрөө бас regulated FCA-ийн дор авдаг. За DFC гэхлээр яг нөгөө нэг Арабын нэгдсэн одоо орнуудын тийм ойрхот орнуудын орнуудын клиентуудыг хүлээж авдаг ч гэдэм үү те. Тэгээд GPC гэхлээр Японы клиентуудыг хүлээж авдаг. Гэх мэтчлээ маш олон regulated байдаг. За энэ regulated-оор одоо зөвшөөрөгдсөн байна гэдэг маань хууль ёсны үйл ажиллагаа явуулж байна гэдгийг л илтгэж байгаа. Зохицуулалтын дагуу те. Зохицуулах хорооны зөвшөөрлөх гэсэн үг шүү дээ те. Тухайн улсын. Regulated гэдэг би бас тодтох чинь энэ бол яг Монголд ярих юм бол манай санхүүгийн зохицуулах хороо гэсэн үг. Тэгэхээр бүс байгаа санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг авч тухайн брокер маань үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг те. Тухайн клиентуудыг одоо өөр дээр авна гэсэн үг байхгүй юу? Авах зөвшөөрөл гэсэн үг. Авах зөвшөөрөл. За хэдүүлээ брокер гэж яриад байхаас өмнө бас яг брокер гэдэг яг юу юм гэдгийг бас мэдгүй хүмүүс бас байгаа. Тэгэхээр энийг айгуу гоё юм аналог маркаар тайлбарламаар байна Сора.
Тэгэхээр энэ яг юу юм бэ те? Брокер гэхэлэр одоо forex trading гэдэг байгаа яг юу юм бэ те? Гэдгийг марахгүй товбол жишээлбэл одоо ингээд зах гэд нэрлэлчмээр байгаа хөө те. Захаар харьцуулаад ингээд аналог чи ихтэй өөрөө яаж аналог хэмээр байна. За ер нь бол олон улсын санхүүгийн одоо энэ том зах зээл дотор бол маш олон одоо зүйлүүд одоо обжектууд оролцдог гэсэн үг. Дэлхийн банкуд байна, арилжааны банкуд байна. За янз бүрийн одоо фанд, за investment firm-ууд ч гэдэм үү те. Ингээд маш олон зүйлүүд бол энэ том зах зээл дээр оролцож байдаг. Forex-ын зах зээл гэж чинь өөрөө хамгийн их одоо мөнгө эргэлдэж байгаа зах зээл шүү дээ. Одоо дотор бол маш олон ассеттай байхгүй. За cryptos гэж байна, forex гэж байна, stock market гэж байна те. Тэгэхээр бол яг forex-ын зах зээл дээр одоо retail буюу энгийн одоо тэмүүлэн шиг эсвэл би баач юм уу те арилжаа хий гэхэд заавалжгүй брокер дамжиж орох хэрэгтэй байдаг байхгүй. Бид нэр одоо интербанк олон улсын банктай өрсөлдөж чадахгүй тий янз бүрийн фандинг фирмтэй бас өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр би одоо Sora, Тэмүүлэн, Bimba гэдэг индивидуал байлаа гэхэд заавалжгүй брокер дээр аккаунт нээжиж энэ зах зээл рүү ордог гэсэн. Тэгэхээр брокер гэдэг нь маань яг одоо танд олон улсын зах зээлд ороход платформыг гаргаж өгж байгаа Google гэдээ ойлгоход болно. Ер нь бол тийм. Тэгэхээр брокер дамжихгүй бол та одоо тухайн одоо арилжаанд орч чадахгүй тий одоо ерөнхийдөө бол нэг дээр үед бид нар чинь ингээд нэг юмыг ингээд солилцож бараагаар ингээд солилцож авдаг гэсэн чинь гараас гарч юм уу тий. Тэгэхээр олон улсын зах зээлд одоо бид нар нэгэнд кубд очиод кофе авч чадахгүй, алт авч чадахгүй учраас платформ дотор энийг чинь ингээд төлбөрөөр өгч байгаа байхгүй. Тэгэхээр олон улс онлайнаар платформоор дамжиж бид нар олон улсын зах зээлд оролцсон. Үүний тулд бид нар заавалчгүй брокероор дамжих шаардлагатай. Гүүрэн гэдэг ойлгож байна. Юу нэг тийм. За трейдинг гэдэг борлуулалт явж штэ тий солилцоо явагдаж штэ тий тэнцээ. Тэг мэдээж манай зах зээл хамгийн сонирхолтой байгаа. Хэдүүлээ манай зах зээлийг л ярих хэрэгтэй. Тэгэхээр Монголын зах зээл дээр exam 15 жил болчихлоо гэж би 15 жил гэж мэдээгүй юм байна. Ер нь бол амар ууган компаниудын нэг юм байна шүү дээ. Тэгээд Sora болохоор өөрөө баг 8 плюс жил ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр зах зээл бол нэлээд сайн таньж байгаа бах. Тэр Монголын зах зээлийн талаа бас ярьж өгөөч те. Индустри манай зах зээл хэр том байна, хэдэн арилжаачд байна, хэр их арилжаачд байдгийг бас түрүү нэвтрүүлэг эхлэхээс өмнө яг манай Монголын цөөхөн хүн хамтаа ингээд арилжаачдын тоог ингээд харьцуулах юм бол манай бас нэлээд өндөрт ордог штэ гэдээ дурдчихсэн те. Тэр талаар тийм. Одоо яг арилжааны зах зээл гэдэг зүйл өөрөө бол маш их хөгжиж байгаа зах зээл. За мэдээж яг Exim Broker-ийн хувьд хэдийгээр олон улстай ингээд үйл ажиллагаа явуулаад 15 дахь 6 жилдээ болж байгаа ч гэсэн Монгол маркет дээр бол бид нар байсан. Ер нь бол 2017-18 оноос бол яг ингээд Монголд одоо клиентууд маань арилжааны зах зээлийг сонирхоод ингээд орж ирж байгаа байхгүй юу? Маркетийн хувьд хэдийгээр ингээд хүмүүс харахтаа жижигхэн одоо хүн амтай жоохон зах зээл гэж хардаг хэрнээ волюмороо маш өндөр. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр арилжаа хийдэг залуучууд ялангуяа ингээд өндөр дүнгээр бас арилжаа хийдэг клиентууд маш ихтэй гэсэн үг. Ер нь бол XM-ийн хувьд яг одоо юу гэдэг маркетингаар ингэж бүр нэг айхтар бол бид нар бол юм хийдэггүй. Ерөөсөө л ингээд одоо органикаар гэх юм уу да тий клиентууд маань орж ирдэг 17 оноос хойш бол Монгол маркет дээр нэлээд сайн бол орж ирж байсан. Ялангуяа ковидээс хойш бол яхаарахгүй арилжааны зах зээл бол үнэхээр бүүм хийсэн. Ихэнх одоо олон улсын брокеринг компаниуд бол айгүй бүүм хийсэн байхгүй яа тэгэхээр хүмүүс нөгөө нэг гэртээ тий дижиталаар мөнгө олох гэдэг тий дижитал платформуд тайгаал яах вэ гэж ингэж ер нь бол орж ирсэн. Монгол клиентуудын хувьд бол бас яг хүн амтайгаар харьцуулахад маш их гэсэн юм дээр ер нь бол яг уу confidential data гэхдээ approximately ер нь бол XM дээр бол нэг бараг 800 гаруй мянган одоо монгол клиент бол байдаг. Гэхдээ мэдээж хэрэг тэндээс бол байнга одоо арилжаа хийдэг актив байдаг гэхээр арай өөр дата. Тэгэхээр бол залуучууд бол маш их сонирхож орж ирж байна. Одоо ялангуяа сүүлийн 2 жил бол яа харахгүй одоо нэлийн залуучууд би одоо сая ингээд Монголд ирчээд таксинд ингээд явж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд таксины нэг ах хүртэл ингээд чарт гаргацсан явж байгаа жишээтэй. Тэгэхээр бол хүмүүс мэдээд байна. Энэ зах зээлийг одоо айгуу том бизнес гэдгийг ойлгоод байна. Гэхдээ хаанаас нь яг яаж эхлэх үү, яаж сурах уу, яаж алхмаа хийхийг гэдгээл сайн мэдэхгүй байна гэж бид нар бол харж байгаа. Одоо мэдлэг талаас бол яг нэг юм сайн муу мэдээ явуулгаа шүү дээ. Та Монголд ингээл тэгэхээр яг мэдлэг талаас яг манай монголчууд ер нь хэр бэлэн болсон байна. Тэр дээрээс XM ер нь одоо таад маань ингээд нэлээд том компани орж ирж штэ тий. Ер нь ямархуу ажлууд хийж байгаа вэ?
XM-ийн хувьд болохоор бид одоо яг компанийн хувьд бидний хамгийн гол зорилго яг энэ арилжаа сонирхож байгаа залуучуудыг educate болгоё, боловсрол өгье гэдэг дээр айгүйх тулгуурлаж ажилладаг. Тиймдээ ч одоо байнгын одоо сүүлийн 1-2 жил яг хариуцж авснаас хойш бол бид нар Монгол байнгын ирж одоо семинар, сургалтуудыг хөдөөр нутгуудын хүмүүст хүргэхээр маш их ажлууд хийж байгаа. Яг тэгэхээр бидний хувьд клиентууд маань educate одоо мэддэг байж ээж алдахгүй арилж байна, амжилттай арилж байна. Бид нар дээр тогтвортой клиент байна. Тэрнээс өнөөдөр одоо яг энэ Forex гэдэг зүйлийг сая Тэмүүлмээс яг хэллээ нөгөө буруу ойлголт айгүйх байгаа байхгүй юу? 17 18 оноос ингээд анх Forex гэдэг зүйл яаж орж ирсэн бэ гэхээр ерөөсөө л платформоор дамжаад мөнгө хийгээд хэдхэн хормын дотор ингээл те дараад байждаг ч гэдэм юм. Тэгэхээр ерөөсөө маасаараа ер нь маш буруу ойлголттой орж ирсэн зах зээл. Яг тэр гаргаж ирсэн хүмүүс ч гэсэн байгаа. Гэхдээ нэрийг яг дурдаад яг. Тухайн үедээ бол ингээл сошиал дээр те бүүм хийгээл би сайхан амьдарч гин, би гоё машин унж гин, би хаусанд амьдарч гин гэсэн мессеж маш их гарч ирсэн учраас хүмүүсийн хувьд яа харахгүй. Why not те энэ залуу ингэж амьдарч хахад би яагаад чадахгүй гэж гэсэн одоо маш тийм богинохон хугацаанд баяжих арга мэтээр орж ирж одоо алж ирсэн хүмүүс маш их. Тэгэхээр бидний хувьд одоо яг одоогийн тэгтээ төвшөнд ингээ харангуут 17 18 оныг бодвол бас залуучууд маань харьцангуй ойлголттой болцсон байна. Койноо салгаж мэдчихээн, крипто одоо юу гэдэг те одоо ассетуудаа салгаж мэдчихээн, форексээ салгаж мэдчихээн. Харьцангуй бас нөгөө нэг интернет гэдэг зүйл чинь accessible байгаа болохоор видео бичлэгүүд их үзчихээн. Ер нь бол educate болж байгаа. Гэхдээ not yet ер нь бол not yet. Арай болоогүй. Тиймийн тулд бид нар ингээд байнга сургалт явуулдаг. За түрүү хэлсэнчлэн клиентууд маань мэдлэгтэй байжж бид нарт бол байнгын арилжаа хийнэ гэдэг концептоор бид нар ажилладаг учраас аль болохоор өнгөө вебинаруудыг өгдөг. За XM дээр бол одоо 7 хоногийн 2 дахь 3 дахь 4 дахь өдөр одоо багш маань хичээл заадаг. Энэ маань болохоор анхан болон дунд гүнзгий гэсэн шатны левелүүдтэй харилцагч маань өөрийнхөө одоо тий дөнгөж хэлж байгаа бол анхан шатанд ороод хичээл үзчихэж болно. За тэгээд тий онлайн. Эсвэл та XM дээр одоо аккаунттай бол шууд одоо платформоос онлайн бүртгүүлэл үзэх боломжтой хичээлүүд. Тэгэхээр бол хичээлүүдээр ер нь бөмбөгдөж байгаа. Тэгээ монгол хэл дээр явж байгаа тийм. Тэгэхээр бас амар даваад л та тийм. Тийм монгол хэл дээр үн төлбөргүй. Одоо манайдар багшлагдаг хүмүүс чинь бүгд бас арилжааны зах зээл дээр тодорхой хэмжээний туршлагатай, сурцсан, мэдсэн. За тэгээд мэдээж хэрэг өөрийнхөө experience-ыг бас бусдад хуваах тий. За тэгээд тэр болгон хүмүүс маань англи хэл дээр шууд мэдээлэл аваад иж чаддаггүй. Тэгэхээр багш нарыгаа бид нар аль болохоор нөгөө монгол одоо маркет руугаа чиглэсэн хичээлүүдийг одоо жишээлх юм бол Америкийн Нью-Йоркийн зах зээл дээр болж байгаа үйл явдлыг бид нар 7 хоногийн өмнө одоо эн чинь мэдээний ханшийн тамга гэж явна шүү дээ. Тэнгүүт тэндээсээ бид нар аваад багштай мэдээлэл өгөө. За энийгээ бид нар клиентуудад хэлэх хэрэгтэй шүү гэдэг юм. Тэгэхээр аль болохоор мэдээлэлтэй ойр болохын тулд монгол хэл дээр тийм. Алтны арилжаа нь аз юундаа биш бөгөөд ухаалаг шийдвэр гаргалт юм. Дэлхийд түлэн зөвшөөрөгдсөн олон аварцын эзэн болсон манай брокер танд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд платформыг ашиглан хамгийн хурднаар бага шимтгэлтэйгээр өөрийн арилжаагаа үн цэнтэй алт болгон хувиргах боломжийг бүрдүүлж байна. Дэлхийн 15 сая гаруй арилжаачид яагаад XM-ийг сонгодог вэ? Та яг одоо бүртгүүлээд $30 бонус болон арилжааны тухай илүү их мэдээллийг аваарай. XM. Тайлбарс шууд ингээ орон нутг руу яваад байна гэж штэ тий. Орон нутгаас хүмүүс өөрсдөө ороод эхэлсэн байна уу? Эсвэл таад маань очиж шинээр танилцуулаад байна уу? Яг аль хэмжээнд тий. Ер нь бол нөгөө юу штэ. Манайд бол клиентууд одоо Монголын бол үнцэг болон бүрээс байдаг байхгүй юу? Existing буюу манайд байнга бүртгүүлж арилж байгаа клиентууд байдаг. Одоо Эрдэнэс, Дарханаас, Доронтоос одоо Хүсгэлөөс тий. Тэгэхээр бол ингээд бүх бүс нутгаас бол онлайнаар арилж яадаг залуучууд байдаг. Бид нар яг нөгөө нэг тийшээ одоо энэ бүс нутгуудаар явдаг нь existing одоо өөрсдийнх нь клиентуудтай уулзсан, сэтгэлийн сонсон, болж байгаа юм юу вэ, болохгүй юм юу вэ тий. Тэрийгээ сонсчоод дээрэс нь хүмүүст яг мэдээлэл өгөх зорилгоор өрнө семинарууд хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол хөдөө орон нутгаас ерөөсөө маш их хүмүүс оролцдог. Ороод Суура сая дурдлаа арилжаачтай ингээд олсон ашигаа маш их одоо экспо хүмүүс үзүүлж тий. За мэдээж нэгт өөрийнхөө бас айгаа буст авч байгаа тий. Одоо ер нь бас тэгээд явж байгаа нэг тренд байгаа тий. За олсон ашигаа маш их үзүүлж одоо хүмүүст одоо маш хурдан баяжих боломжтой юм шиг харуулдаг тий. Тэнгүүтээ ингээд тэг над бүртгүүлж орж ирээрээ гэж гингүүтээ өөрөө сургалт болгоод зохион байгуулдаг ч юм уу. Сургалт аваад дахиад мөнгө олдог ч юм уу тий. Тэгэхээр энэ
арилжаачид ингээд тэр чинь одоо сайн явж байгаа арилжаачид л тэгж харуулж чадчих байгаа тий. Үнэхээр одоо 1% нөхгүй. Тэгэхээр одоо тэр 1% сайн арилжаачид бусад тэр 99% арилжаж чадахгүй мөнгө алдаж байгаа хүмүүсийг ямар ялгаатай болохоро тэгж их сайн ашиг олж чадж байгаа вэ гэдэг асуулт байна. Тэгэхээр энэ нь илүү ур чадвар юм уу? Юу юм бэ гэдгийг бас тайлбарлаж ярил яаж тий. Тэгэхээр арилжаа гэдэг яг зүгээр би яг өөрөө бас нөгөө бид нар чи яг брокер дотор ажилладаг болохоор conflict of interest гэдэг утгаараа арилжаа хийдэг байхгүй юу? Ер нь бол 20-тай байдаг гэсэн үг. Одоо брокер дотор ажиллаж байгаа хүмүүс арилжаа хийдэггүй. Яг арилжааны амжилт гэд ингээ ярихаар сэтгэл зүйн юм маш их яригддаг. Одоо яг арилжаа хийхэд. За жишээлх юм бол демо дансан дээр та арилжаж байхад маш гоё ингээл те хитэн мянгаар нь олоод ингээд гоё яваад байдаг. Гэтэл real дансан дээр орохороо байхгүй болчихдог ч юм уу. Энэ ч ерөөсөө л 70% сэтгэл зүй 30% мэдлэг одоо аналитик чадвар одоо мэдээ унших чадвар адаглал дэлхийд дахинд юу болох гэж байгааг уншдаг байх хэрэгтэй. Тийм тэр чинь бас айгүй том чадвар байхгүй. Зүгээр одоо сая бимба хэллээ шүү дээ ингээд Монголд бол маш их хүмүүс ингээд айгүй тийм флекс маркаар яваад гараад ирж байгаа. Ер нь дэлхийд даяар. Тийм ер нь дэлхийд даяар тийм монголч гэлтгүй дэлхийд даяар. Яг хуу чадвартай арилжаачд бол байдаг. Маш их байдаг. Зарим нэг нөхдүүд бол яг хуу айгүй тийм өөр дээрээ attention авах ч юм уу те одоо boost гэж ярьдаг те. Тиймэрхүү маркаар бол хийдэг. Чадвартай арилжаачд болохын тулд маш их хугацаа шаарддаг. Одоо жишээлх юм бол манай дээр амжилттай арилждаг одоо маш олон залуучууд байдаг. Тэднээс ингээ харахад бол ихэнх нь дор хаяж нэг 5-6 жил минимумда зарцуулсан байдаг. Алддаг. Эхний ээлж нь бол яг харахгүй алддаг зах зээл. Тэгээд тууштай байна, educated байна гэдэг бол бас нэг өөр. Patient байна гэдэг бол бас айгүй том чадвар. Тэгэхээр бол сэтгэл зүйн тал юм. Тэгэхээр бол яг энэ арилжааны зах зээл гэдэг зүйл бол үнэхээр та одоо би энэ зах зээл рүү орно гэж шийдвэр гаргаад үзэж байгаа бол маш их чадваруудыг шаардчихдаг. Тэгэлэл Bloomberg үзэж байгаа л те одоо энэ алт хаашаа унах гэж яах чинь за Trump юу гэж хэлж байна маргааш одоо юу болох вэ гэдэг таамаглалт байх хэвээр. Энэ зах зээл чинь gamble биш, энэ зах зээл bet биш. Энэ зах зээл чинь одоо дэлхийн geopolitical news бүх юм дээр хөдөлдөг зах зээл байхгүй. Volatility өндөртэй зах зээл. Тэгэхээр бол маш их ингэ соргог мэдээлэлтэй хүмүүс бас миний одоо харж байгаа үнцгээр бол бас айгүй амжилттай яваад байдаг. Хаашаа зах зээл хаашаа хөдөлж байгааг мэддэг тий. Тэрэн дээрээ гаргаж шийдвэр гаргадаг. За тэгээ хувийн зохион байгуулалт сэтгэл зүй гэдэг бол маш том чадвар. Сэтгэл зүйгээ удирдах чадахгүй хүн баг тэгэл баг ер нь хэцүү. Тийм болохоор бид нараас одоо сэтгэл зүйн бас багш наруудыг оруулж ирж байгаа. Хүмүүсээ одоо алдаад байгаа бол юу нь болохгүй бас сэтгэл зүйтэй нэг сэтгэл зүй гэхээр яг юу хэлээд байна тий. Patience гэхээр одоо сая хэллээ шүү дээ тий. Patience гэхээр одоо юм төвчээртэй харж сурах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Яг жоохон улаахад сандарчдаг хүмүүс байд юм шиг. Энэ мөн үү? Гэлөө тийм. Жоохон улаал. Яг бас яг энэ бол биш. Гэхдээ ингээд маш олон зүйл би ба маш олон зүйл сэтгэл зүй гэдэг чинь одоо жишээлбэл зүгээр кейс авъя л да. Би ингээд мундаг арилждаг хүн байлаа гэж бодъё те. Магадгүй энэ кейс одоо гэр бүлийн нэг асуудалтай байлаа гэхэд би арилжаанд орлоо гэхэд шийдвэр гаргахад нь нөлөөлдөг байхгүй. Тийм. Тэр хэмжээний мэдлэг гэсэн. Тэгэхээр сэтгэл зүй гэдэг чинь маш том зүйл. Зүгээр нэг маркетинг тэр улаан саяны хэлдэг ингэдэг бол одоо наад захын үзүүлэлт байхгүй. Тийм тэгэхээр одоо зарим нэг ном момыг би ингээ уншаад ингээ сууж байгаа айгу инээдтэй юм байд ингээл сэтгэл зүгээ удирдахын тулд шоколад идэн гэдэг ч юм уу тий. Одоо ерөнхийдөө бол арилжаанд орохын тулд сэтгэл зүгээ бэлтгэсэн л байх хэрэгтэй. Өнөөдөр би энэ арилжаанд орох гэж байгаа бол ямар нэгэн байдлаар би одоо машины өрөө бодож, байрны өрөө бодож эсвэл одоо эхнэртэйгээ хайр цааны асуудалтай бол тэрийг бодох шаардлагагүй. Үнэхээр тийм үе байгавал тэр өдөр та арилжаа хийгээд хэрэггүй л гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ер нь бүтэн цагийн юу те. Одоо ингээд миний мэддэг дийлэнх хүмүүс ингээд хажуугаараа хийгээд байгаа шүү дээ. Хажуугаараа хийгээд явж болдгоо эсвэл яг ингэж бүр бүтэн орох хэвээр юу. Тэгээ одоо саяных ингээд сонсохоор Bloomberg тэгээд одоо ялангуяа Trump-ийн энэ үед бол бүр ингээд баг шүнийж ажиллах гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь одоо дийлэнх магадгүй хэрэглэгч нар ч гэсэн full time байна уу эсвэл хажуураас айгу сонирхолтой асуулт. Тэгээд би яг нөгөө нэг аудиенстай бас яг те үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бол мэдээж хэрэг арилжааны зах зээл рүү орно гэдэг бол маш их риск. Маш их риск байдаг. Одоо адаглаад ажил яригдж те одоо та хэрвээ бүтэн цагийн ажил хийдэг бол ажлаасаа гараад би full time trader болох уу гэдэг чинь бас нэг том сонголт. Тэгэхээр бол анхан одоо орж иж байгаа хүмүүстэй аль болох одоо цагаа зөв хуваалаад сурах үедээ сураад өөрийгөө бэлдээж явж явах хэрэгтэй.
За би боллоо. За би яг full time trader болъё л гэсэн үедээ ажилласаа гардаг ч юм уу те. Шийдвэрүүдийг маш ихээр ингээ хүмүүс гаргадаг байхгүй. Одоо жишээлх юм бол манай дээр ингээл үр тавиад те ингээд мөнгө аваад мөнгө авах шиг мөнгө зээлээд ороод ирсэн ч байдаг ч юм уу те. Эсвэл гэр бүлийнхаа хүмүүст мэддэггүй ингээ арилжаа нууцаар хийдэг бол маш олон хүмүүс байдаг. Гэхдээ энэ маань бас нөгөө талаараа риск. Ягаад гэхээр буцаал таны сэтгэл зүйн асуудал гэсэн үг байхгүй. Амжилтаа явж байгаа хүмүүсийг би бас ингээ харангууд бас ихэнх нь айгүй тийм full time trader болцсон. Тэ хэсэг хугацааны дараа за гэр бүлийнх нь хүмүүс бас зэмждэг, мэддэг болцсон. Тэгэхээр бол ерөөсөө маш олон талын юм байдаг. Энэ чинь таны ерөнхийдөө л одоо бүтэн цагийн ажил гэж л ойлгох хэрэгтэй. Таны л одоо бизнес гэсэн үг байхгүй. Тантай үйлчлэж байгаа хүмүүс бол байхгүй тий. Зүг. Эхлэлдээ бол нэг жижигхэн одоо маань чинь нэг юм онлайн шопны чигээл зөвш. Орой тэрний оронд тий амар ингийн шишээ авчаа шүү. Тэгтээ тий бизнес гэж харж болох юм байна тий. Одоо нэг юм яг ийм corporate амьдралаар явж байгаа хүмүүс чинь нэг юм за би нэг хувийн юм хиймээр байна гэдэг. Тэгтээ яг хаанаас эхлэхээ мэдэхгүй тий. Нэг юм за нэг 5 саяар эхэлцдэг ч юм уу гэж ингэсэн явж идэв шүү дээ. Тэрэн дээр магадгүй яг хобби маягаар ч юм уу те нэг юм сайд хасл маягаар эхлүүлвэл сэтгэл санаа ч гэсэн гайгүй байх юм байна. Тэгэхгүй бол яг би бас одоо саяны сэтгэл санаа амар чухал гэдэг дээр эхнээсээ нууцсан амар өндөр зээл 30-40 саяын зээл авчаад тэгээд тэнд трейд хийгээ сууж байгаа юм бол угаасаа маш их сэтгэл зүйн асуудал таахгүй тий. Тэгээд сая хэдүүлээчсэн ер нь энэ сая крипто хөөсрөлт нэг хэдхэн жилийн өмнөөс амар болоод өнгөрлөө шүү дээ. Тэгээд хэдэн залуучууд амьдралаа тавиад дууч шүү тий. Манай Монголын зах зээлийн бас сэтгэл зүй бэлэн болоогүй байгаа гэж түрүүнд дурдчихжээ. Тэгэхээр залуучууд маш сайн судалж тий. Тэгээд мэдээж энэ зохицуулттай газруудыг бас сайн судалж одоо мэдээлэл аваад сургалтанд сууж иж заавал арилжах хэрэгтэй гэж би бас боддог л та. Тэгээд ер нь амар эрсдэлтэй гэж хардаг. Яг бол ингээл би гадны одоо Instagram, Facebook гэл сошиал медиаар явж чадна гадны залуучууд амар их ингэдэг те. Ингээл би энийг олоо чи энийг олмаар байна. Одоо миний энэ channel-д орж ирэл би чи сарын $100 төлчих. Тэгээд би чам заагаад өгөө гэл те. Тэгэхээр надад чинь жоохон аюултай байдаг. Тэгэхээр би яалч байхгүй зохицуулалтын талаар орж ирэндээ манай Монголын санхүүгийн зохицуулах хорооны яг одоо энэ forex trading дээр зохицуулалт байд юм уу гэдэг асуулт нэгт байж байна. Тэгээд хоёрнийх юм бол бас түрүүн ярьлаа FCA өөр улс орнуудын зохицуулах хороонууд жишээлбэл Европт тэр нэг leverage гэдэг байгаа. Тэр болохоор юу юм бэ гэхээр өөрөө чинь орж чадах хэмжээнээс одоо 100 гаруй дахин хэмжээгээр одоо арилжаанд оруулцдаг. За тэгээд тэрнээс өндөр ашиг олох юм бол аавна. Ашиг олж чадахгүй алдах юм бол бүр алдаад дуусна тий. Тэгэхээр энэ ингээд одоо маш хүмүүсийг амар том эрсдэлтэй оруулдаг. Тэгэхээр энэ маань манай Монголд зохицуулах хороо яаж явж байгаа? Манай Монголын зохицуулах одоо хороонууд яаж явж байгаа гэдгийг ярьж байна. Яг Монголоос яг өнөөдрийн байдлаар яг forex-ыг аль биесээр хуулаараа одоо зөвшөөрөөгүй гэсэн бол зүйл байдаггүй. Энэ маань одоо gray хэсэг гэж явдаг. Гэхдээ мэдээж хэрэг Монголд бол санхүүгийн зохицуулах хороо гэдэг зүйл байдаг тийм. Тэгэхээр бол энэгээр бол зохицуулагддаг. За манай брокерийн хувьд болохоор яг олон улсын өөрөө бүх одоо түрүүн хэлсэндээ регуляторд ороо багтдаг учраас одоо платформ онлайнаар бол хэрэглэгчтэй хүргэдэг. Онлайнаар явуулах бүрэн хэрэгтэй гэсэн. Одоо яг сая бимба хэллээ ингээд хүмүүс маань ингээд айгүйх ингээд эрсдлийг бас айгүй тооцох хэрэгтэй те. Брокер зөв сонгох хэрэгтэй гэдэг. Мэдээж хэрэг та ингээд инвестмент хөрөнгө оруулалт хийж байгаа. Нэг л өдөр одоо regulated бус брокерууд бол ингээд мөнгө гэж өгөхгүй тохиолдлууд айгүй гардаг байхгүй. Одоо жишээлх юм бол манай дээр хэд ч клиентууд орж ирэл би одоо ийм брокер дээр арилждаг байсан, ийм profit одоо хийсэн, мөнгө авах гэсэн ч өгөхгүй байна ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ маань дахиад нөгөө нэг regulator гэдэг зүйл. За leverage гэсэн бас яг адилхан. Leverage чинь нөгөө нэг regulator-ийн хатаар зохицуулагддаг гэсэн үг байхгүй. За жишээлх юм бол Японы лицензийн дор бид нар 1/25-ын leverage л өгдөг. Энийг дахиад дэлгэрүү тайлбарлаарай ойлгохгүй шүү. Одоо ярилцах чинь л гэж бодъё те. Тий, одоо ингээд арилжаанд авах жишээлх юм бол би ингээд $100 байлаа. Тийм ээ. Тэнгүүд би leverage broker-оос авах гэсэн үг байхгүй. Одоо нэг усаар зээл гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо би жишээлбэл брокероос нэг харьцах 100-ийн зээл авлаа гэхэд миний $100 100 дахин өснө л гэсэн үг байхгүй. За. Тий. Тэгэхээр XM-ийн хувьд одоо яг Монгол клиентуудаа бид нэг харьцах 1000-аас дэш өгдөггүй. Нэг харьцах 1000 бол ерөөсөө максимум leverage гэсэн үг. Яг энэ XM-ийн хувьд. Leverage чинь нөгөө нэг хуулийнхаа зохицуулах одоо regulator доороо явдаг хэлсэн шүү дээ, тий. Японы одоо regulator дотор болохоор GFCA гэдэг regulator маань за XM та хэд Японоос клиент авах гэж байгаа бол нэгийг харьцах 25-аас дээш өгч болохгүй.
Энд чинь өөрөө клиент хамгаалаад байна гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Эрсдлийн багсах чинь гэсэн үг. Манай одоо монголчуудын хувьд болохоор leverage өндөр байх тусмаа одоо яг хөө leverage өндөр байхаар мэдээж хэрэг одоо та ашиг олж чадвал өндөр ашиг олно. Гэхдээ риск гэдэг зүйлээ заавалчгүй дагаж авах хэрэгтэй. Ерөөсөө байнга риск гэдэг зүйлийг л бодож авах хэрэгтэй. Тэгэхээр бол leverage өндөр одоо сүүлийн үед бол ингээд янз бүрийн брокерууд Монголд орж иж байна. Leverage 30000-ыг хүртэл өгч байна, 5000-ыг хүртэл өгч байна. Энэ маань буцаагаад маш одоо эрсдэлтэй л гэдгийг манайхаа ойлгох хэрэгтэй. Та өнөөдөр $5 ашиг олж байгаагаа ч гэсэн ашиг гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол Forex-ийн зах зээл. Тэгээд сая нөгөө регулятор гэж ярьсан Japan дээр болохоор бид нар 1/25-аас дээш авдаггүй. За Европын SISC гэдэг регулятор дээр бид нар 1/30-ыг л өгдөг. SISC гэдэг регулейт маань ерөөсөө заагаад өгчдөг байхгүй. За танах 1/30-аас дээш leverage өгч болохгүй Европын клиентууд. Европ гэхлээр нөгөө л одоо монголоор бол тэ Шенгений орнууд гэдэг байгаа тий. Тэгэхээр яг бүс бүсээр ингээд нөгөө регулятор гэдэг юм маань зогсоологддог учраас дараа нь ямар нэгэн асуудал ботход хэрвээ жишээлбэл бид нэр хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байгаа брокер байла, Японоос клиент авлаа, Японыхаа клиентэд 1/1000-ыг өглөө гэхэд буцаагаад асуудалд орно гэсэн. Клиент одоо рискт ороод комплейн гаргана шүү дээ. Тэгэнгүүт регулятор чинь буцаж бид нар руу хандаа заавчлаарай. Танаа лицензийг авлаа. Яагаад гэхээр та нар ийм үйл ажиллагаа явуулсан байна гэдэг би юм буцаад ирдэг байхгүй. Тэгэхээр regulated байж тэр одоо regulator-ийнхаа одоо журмыг дагаж ажиллана гэдэг бол маш safety. Ер нь бол $100 чи ингээ арилжах гэсэн чинь одоо жишээлбэл 3-4 мянгаар ингээ үржүүлж байгаа чамайг арилжуулаад байгаа байхгүй. Тийм. Тэд бүр амар хүмүүгээр арилжах гэдэг байгааз тий. Тэгээ алдвал яах юм? Алдвал тэр алдсан мөнгөө өгөх хэрэгтэй юм уу тий? Яг уу брокеруудын хувьд яг нөгөө нэг тэр чин leverage гэдэг ингээд мөнгө зээлсэж байгаа юм шиг байгаад зарим брокеруудын хувьд яг уу ингээд авдаг буцаагаад одоо та үнийн дүнгээр үнийн дүнгээр тэгэл адилхан л нөгөө ямар брокер вэ гэдгээс шалтгаан бидний хувьд бол авдаггүй байгаа. Ямар нэгэн байдлаар таныг одоо майнус болгоод тий хасах болгоод бүр ингээд доош нь унсан байлаа гэдэг чинь буцааж авахгүй л гэсэн. Вау, энэ ч бүр амар advantage юм шүү тий. Буцаагаад авдаггүй. Авахгүй шүү дээ. Юуг нь авах юм бэ? Тэр чинь тэгэхээр таад хохироод яг хохироод үлдэн гэж бол хэлж болохгүй. Тийм. Бид нар чинь бас нөгөө нэг цаанаас зохицуулалттай байгаа шүү дээ брокер чинь. Тийм одоо safety fund энэ гэсэн юм байдаг хгүй юу? Тийм. Тэрүүгээрээ бас зохицуулаад. Зохицуулалттай учраас л ингэж хадаад байгаа юм байна л да. Тийм. Тэрнээс биш бас амар юу те. Тийм. Аха. Sorry, суучсан. Гэхдээ би зүгээр нэг 15 жил гэдэг нь өөрөө давуу тал юм байна да гэж бодлоо сая. XM бисаа боцох тий XM-ийн давуу тал яг юу ингээд одоо брокерийн давуу тал яг юу гэдэг те ингээд тэгэхэд 15 жил байцсан гэдэг нь өөрөө давуу тал юм байна. Тэрнээс тэгээд ер нь нотой бол 15 жил угаасаа болохгүй юм байна шүү дээ. Би ерөөсөө мэдчихэе. Би 19 онд ирсэн. Гэхдээ ерөөсөө XM сонсож байгаагүй. Тэгэхэд ингээд бас удаан XM төрний хэлээ нэг зах зээлд бол нэгтаагүй яг амар бол маркетинг ингээд хийгээд байдаг байхгүй тий. Тэгээд одоо гоё тэр сургалтууд явуулж байгаа ч амар таалагдлаа. Би сая юу асуух гэжсэн аа юу яах гэжсэн. Одоо сая AI гарч ирсэн. AI угаасаа хэм тоёохон ярилцах хэрэгтэй байх. Тэгээд automation тий автоматжуулалт exam-ийн хувьд бас удаан хугацаанд зах зээлээр тоглож байгаа тоглогчийн хувьд энэ AI-г бас юу гэж харж байгаа вэ тий яг энэ компани төвшөнд одоо ер нь зарим одоо миний сонссноор бол тий AI бүр одоо хүмүүс трейдерээс илүү прогноз гаргаж чадаад байна тий олон их датаг ингээд цуглуулж хурдан гаргаж шийдвэр гаргахад нь тусалж чадаад байна. Тэгэхээр баг AI сүултээ трейд хийдэг болох өмнөөс чинь трейд хийдэг болох юм шүү гэдэг нэг сонирхолтой зүйл байна тийм. Бидний хувьд бас туршилтууд хийгдэж байгаа. Сая өнгөрсөн 3 сарын 15-нд бид нөгөө Тайванд арга хэмжээтэй байсан байхгүй юу? Тэгээ Тайваны арга хэмжээндээ шууд ингээд бид нар лайваар компетишн зарлаад хүн болон AI хоёрыг ингээд бүр ингээд өрсөлдүүлсэн. Гэсэн чинь хүн бол яхахгүй гарч ирж илээ. Ер нь нэлээд өндөр одоо хуваар AI ингээд зохиод байгаа байхгүй яа. Гэхдээ мэдээж хэрэг AI гэдэг зүйл цаашаа бүр амар хөгжин. Яг бимагийн хэлснээр магадгүй одоо тэгээ сүүлд бол би тэгээ сайхан AI тавьчаал өөрөө ингээд амраа суужиж болох бах. Гэхдээ яг одоо бол still одоо хүн арилж байгаа гэдэг бол арай өндөр байгаад байгаа. Тэгэхээр бол AI гэдэг зүйлийг бид нар судлах хэрэгтэй. Би бас нэг тэр тал дээр яг хувь хүнийхээ үнцгээр бол бас нэг бүр нэг амар AI гэж юу н хардаггүй. Тий одоохондоо бол яг development хийгдэж байгаа. Гэхдээ туршилтын үндсээр бид нар чинь нэг цөөхөн хүн дээр туршилт хийж үзсэн л дээ. Тэгэхээр тэрийг бол масс гэж хэлэх юм ээ. Нэг 20 хүн дээр л туршилт хийж үзэхэд бол ерөөсөө л 80% human
одоо win-тэй гарч байгаа байхгүй. Тийм байна. Би бол баг яатсан баг гэж бодоод байсан шүү Тэг ер нь бол цаашдаа хөгжил байх тийм. Цаашдаа хөгжих байна. Шахалтай тийм. AI зөвлөгөө гэж ядаад одоо AI recommendation гэж хэлээд гарч ирэх баг те. Та ийшээ гэж. Криптогийн талаар бас асуумаар байна. Бас энэ зах зээлд удаж байгаа санхүүгийн зах зээлд удаан ажиллаж байгаа экспертийн хувьд те. Крипто валютыг ер нь юу гэж боддог вэ? Digital currency те. Эний талаар өөрийнхөө бодлоо хуваалцаж. Крипто за түрүүн хэлсэн нөгөө ассетууд айгүй болон крипто сток те одоо ингээ янз бүрийн компани шеэр одоо юу гэдэг криптогийн хувьд бол мэдээж хэрэг одоо яг ингээ сонгоод арилжаж чадвал бүтээгдэхүүнээ зөв сонгож чадвал койно те зөв сонгож чадвал мэдээж хэрэг өгөөж те гэхдээ яг миний хардаг үнс гэвэл криптог тийм regulated гэж хардггүй ер нь бол маасаар нь одоо крипто чинь нөгөө нэг бас манипуляц орж ирэх айгүй юутэй байдаг хгүй. Зохицуулалттай зохицуулалтгүйгийн ялгаагаараа хараар нь ашиглах боломжтой л гэх гэдэг шүү дээ. Зөв. Тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг брокеруудын хувьд non dealing болон dealing broker гэсэн бас ялгаатай брокерууд байдаг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхлээр одоо төв банк руу шууд таны өгж байгаа захиалгыг нийлүүлдэг. Тэндээс ханшийг авч танд өгдөг. Одоо үнэн бодит одоо price авч өгдөг. За dealing brokerууд маань болохоор ямар нэгэн дундаа эйженттэй байдаг ч юм уу те тодорхой хэмжээний манипуляц орох магадaltaй гэсэн үг. Тэгэхээр бол дахиад л нөгөө нэг regulated ямар брокер гэдгээсээ бол шалтгаална. За криптогийн үед би бол нэлээд риск гэж хардаг. Зохицуулах хороонд бол байдаггүй. Ер нь бол крипто арилждаг газар чинь бас нэг Азийн том орнууд байдаг те Солонгос байна. За сүүлийн үед Азийн бас одоо Вьетнам ч юм уу те ингээд ер нь Аз зундаа криптог бол нэлээд гаргаж ирж байгаа. Гэхдээ би бол айгүй риск гэж хардаг. Хүмүүсийнхээ зохицуулалт байдаг учраас high riskтэй. За movement бас нэлээд өндөртэй зах зээл хаашаа хөдлөн ингээл хөдөлж байгаа болохоор эвгүй л барьцгүүлчихтэй тийм. Дунд нь одоо нөгөө нэг манипуляц хийх боломж үнэн байгаад учраас нэг хүн гарч ирлээ масаар нь авлаа тоглогчтэй нэг мас нэг нөхөр орж ирэл том масаар нь авчвал тэр чинь маш том манипуляц үзүүлдэг учраас риск нь маш өндөр гэсэн үг. Ер нь Forex тэр нэг юм асуугаа. Юу хурдан ороод шууд баяждаг юу бол биш гэдэг жаа шүү дээ. Тэрийг амар сайн ойлгох хэрэгтэй баг. Ер нь илүү хөрөнгө оруулалт гэдэг талаас харах хэрэгтэй. Гэхдээ Forex дээр орж байгаа хүн ер нь хэдэн жилээр харж орох хэрэгтэй байна. Сорог явж энэ яг абсолют яг ийм зөв гэсэн хариулт байхгүй шүү дээ. Ер нь нэг ийм тэ 2 сарын дотор баяжаад гарна гэж бодож бити ор шүү дээ. Ер нь тэ одоо нэг явсан тэ нэг юм экземээс мянгаар өржүүлж фан тэгээд нэг босаад авах юм шиг. За хоёулаа бороо соржсэн байна шүү. Гурвал гэхдээ тэр нэг юм байр маараа шууд зарснаа бүх мөнгөө хийснэ 3 сарын дараа баг гарчна гэж бодсон. Тэр бол угаасаа биш шүү дээ. Тэгэхээр одоо XM-ийн хувьд ч юм уу одоо за XM-ийн хувьд гэж болохгүй хаа. Яг сорогийн хувьд яг өөрийнх нь хувьд тэ Forex-ийн хувьд ер нь бол энийг бол та урт удаан хугацааны инвестмент гэж л харах хэрэгтэй. Түрүүн хэлсэн энэ бол таны бизнес, тантай өрсөлдөж байгаа ямар ч хүн байхгүй. Энд чинь 7.5 триллион их $80 өдөрт эргэлдэг том зах зээл дээр тантай өрсөлдөж байгаа хүн гэвэл та л өөрөө л. Та л одоо үнэхээр профит хийж чадчихвал амжилттай гарна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо хүмүүсийн хувьд одоо орж ирдэг нөгөө шалтгаанууд нь за би нэг дорхноо баячи, хурдан баячи гэж яавал үнэхээр хэцүү зах зээл. Тэгэхээр бол удаан хугацаанд та өөрийгөө энд инвестмент хийж гин, хөрөнгө оруулалт хийж гин. За тэгээ lifetime бизнес гэж л харах хэрэгтэй. Би бол ерөөсөө одоо клиентуудтайгаа ч юм уу эсвэл аффилиатуудтайгаа уулзлаа тэгж ярьдаг байхгүй. Бидний хувьд одоо ингээд гамбл хийх гэж байгаа ч юм уу эсвэл амархан хугацаанд баяжиг гэсэн майндсеттэй хүмүүс хожигддаг шүү. Ялагддаг шүү. Тийм. Тэгэхээр бол аль болохоор хэдүүлээ яг л targeted segment буюу арилжаа гэсэн үнэхээр сонирхолтой. Энд чинь бас нөгөө арилжаа хийх болохгүй хүмүүс бас байж болно шүү дээ. Ягаад гэвэл эн чинь хүн болгон харилцан адилгүй учраас. Тэгэхээр одоо шийдвэр гаргаад орж ирж байгаа бол та энийг урт удаан хугацааны л бизнес гэж харах хэрэгтэй. Урт удаан хугацаанд доор хаяж нэг 3-4 жил тууштай байж чадвал ядаж өгөөж нь харж ирнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бол одоо XM дээр чинь хамгийн багтаа бид нар чинь $5 депозит хийгээд арилжах боломжтой байдیں۔ Одоо бол $5 чинь бол нэг л кофений мөнгө тийм кофений мөнгө штэ тий. Тэгэхээр бол зүгээр ингээд try хийгээд тий арилжаад за мэдээж хэрэг демо дансан дээр байнга арилжах хэрэгтэй. За тэгээд сурах хэрэгтэй.
өөртөө цаг гаргуулж сурах хэрэгтэй. Одоо ялангуяа залуучууд бол ингээд айгүйх сошиал дээр ингээл те ингээл скрол хийгээл байж байгаа. Why not try to check out суралцаад өөртөө ингээд гоё эн чинь маш том боломж ахгүй. Тэгэхээр бол боломж гэж хараад удаан хугацааны бизнес гээд харсан майндсеттэй байвал үнэхээр үр өгүүлж өгч чадна. Ер нь өгөөчтэй явж байгаа залуучууд бол маш их байгаа. Танаа дээр ер нь компани орж ирдэг албан байгууллага Corporate орж ирдэг байдаг. Тэднийгээ яг одоо retail client, affiliate client гэсэн хоёр төрлийн клиентууд байгаа байхгүй юу? Нэг нь болохоор яг л одоо энгийн арилж байгаа хийж байгаа явж байгаа зүгээр individuals гэсэн үг. Corporate account болохоор мэдээж яг том asset компаниуд, фирмүүд орж ирдэг. За тэгээд affiliate-ууд орж ирдэг гэсэн үг. Asset компаниуд хөрөнгө оруулалт талаас орж ирж байгаа гэсэн үг тийм. Тэрнээс зүгээр яг өөрийн юм нэг юм traders-ыг суулгачаад бондо трейд хийдэг тийм компани байдаг. Тэрийг бид нар болохоор affiliate гэж нэрлэдэг. Нэлээд байгаа юм байна. Тийм affiliate гэж нэрлэдэг байхгүй юу? Одоо партнер гэсэн үг. За өөрсдөө гэсэн одоо арилжааны сургалт явуулдаг академиуд байж болно, хабууд байж болно. Эсвэл өөрийн гэсэн нэг 200-300 клиенттай тий affiliate-ууд байж болно. Магадгүй бол маш их байдаг гэсэн. Индустригийн хувьд одоо ер нь бол яриа өндөрлөж байна. Мэдээж брокерийн хувьд одоо ашигны хаана үт юм бэ гэдэг олон хүнд асуулт нь байгаа. Тэ яаж ашиг болоод байд юм бэ гэдэг. Мэдээж яг нөгөө юм сая түрүүн суура хамгийн түрүүнд дурдсанчлан энэ платформ гүүр гаргаж өгснөхийн төлөө мэдээж финүүд авдаг. Тэгэхээр бүхэл брокер байгууллагад бол дандаа фи гэрэл ер нь л ашиг болж байгаа гэдгийг бас дурдчих тий. За ер нь бизнесүүдэд тулгардаг нэг асуудал байгаа. За тэгээ би таны бизнес тулгарч байгаа асуудлыг гэсэн мэдээж хамгийн том зүйл бол хүний нөөцийн асуудал. За тэгээд бизнес планаа баталчихсан. Одоо яг тэрийг хэрэгжүүлэх гэхээр чадварлаг талантууд дутдаг. Тэгэхээр Mongolia Talent Network болохоор хамгийн том дата баазтай 30,000 CV дата бааз байгаагаас Mongolia Talent Network-ийн чадварлаг рекрутерүүд таны энэ бизнес планыг амьдруулахад тус болно гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр Mongolia Talent Network-тэй холбогдорой. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Addiction байгаа даахгүй юу, тий? Аха. Донтолт болчиход байна зарим үед. Одоо хүмүүсээс нөө казино сая түрүү нөө хурдан мөнгө олох арга гэдэг байдлаар дахиад сэтгэл зүйтэй холбоотой тийм. Зарим хүмүүс мөнгөө алдчихсан. Ороод арилжиж байгаа мөнгөө алдчихсан мөртлөө байнга буцаж орж ирээд дахиж алдаалаа гэдэг тийм. Олъё гээл тийм. Олъё гээл алдаал гэдэг тийм. Ийм сэтгэл зүйдээр зөвлөгөө өгөөч. Тэсээ Монголд одоо сая өөрөө мэдж байгаа л бетэн дээр бас амар олон хүмүүс ингээд алддаг тийм. Яах ёстой юм бэ? Яг зүгээр өөрийнхөө хувийн бодлоор. Миний бодлоор бол мэдээж яг нөгөө л яг л бас addiction гэдэг зүйл ахгүй юу. Одоо саяны чиний хэлдэг. За нэг би нэг $500 алдангуудаа за би одоо л орчуулд энийгээ би нэг 1000 болгочих юм байна гэдэг юм. Энд чинь нөгөө дахиад сэтгэл зүй асуудал гэсэн үг. Сэтгэл зүй докторгүй mindset нь буруу байхаараа л хүн чинь алдагдaltaд ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр одоо би нэг бол гарах хэрэгтэй. Одоо за юу гэвтэй болий. Одоо ерөөсөө болий гэд гарах хэрэгтэй. Эсвэл одоо бүр ихнээс нь эхлээд яг л ингээд төвшнөр нь яваад сураад сэтгэл зүйчд хандаад чи яг энэ арилжааны сэтгэл зүй гэдэг зүйл тусдаа байдаг байхгүй юу. Тэгэхээр яг энэ одоо арилжааны сэтгэл зүй одоо юу гэдэг Монголд бол бас мундаг сэтгэл зүйчд бол гараад ирсэн байна. Багш нар гараад ирсэн байна. Туршлагаас нь хуваалцах хэрэгтэй, сурах хэрэгтэй. Тэрнээс майндсетэл өөрчлөхгүй бол та энэ тоглоомонд одоо мухагаар хэлэхэд ялагдана л гэсэн үг. Ер нь бол тийм. Тийм байна. Тэгэхээр майнд сургалтандаа сайн суугаад майндсет өөртөө бол тэгээд сайн ярилцж үзэхлээ болчихж байгаа тийм. Бид ингээд хөдөө нутгуудаар яагаад ингээд сургалт өгөөд яваад байгаа вэ гэхлээр хүмүүс айгүйх сонирхоод байгаа байхгүй. Залуучууд айгүйх сонирхоод байна. Forex-ыг мэдээ, энэ том зах зээл рүү оръё. Айгүй гоё тийм ингээд сурыг гэдэг. Гэтэл хаанаас нэглэх үү яах вэ гэдгээ мэдэхгүй л байгаад байгаа байхгүй. Тэнгүүд бидний хувьд болохоор мэдээж яриг мэрэгжлийн багш нартайгаа явдаг. За багш нарын зүгээс бол ерөнхий форексийн ойлголт яаж эхлэх ёстой гэдгийг сайхан хэлдэг. Бидний зүгээс яг брокер гэдэг зүйл юу юм бэ? Манайхны дунд болохоор брокерийн талаар нэг буруу ойлголт байгаад байдیں۔ За клиент орж ирлээ, мөнгөө алдлаа, брокер ашиг олж ийн ч гэдэг юм уу, тэ? За брокер миний өмнөөс арилжаа хийгээд байна. Тэгээд намайг алдуулаад байна ч гэдэг юм уу. Тэ янз бүрийн тийм одоо буруу ойлголт байгаад байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө яг брокер гэдэг зүйл чинь яаж ажилладаг вэ гэдгийг аль болохоор тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг. Тэгэхгүй 1000 удаа арилжаа хийгээд байвал нөгөө хүмүүст маань бас айгүй тийм өөрөөсгөл гэх юм уу та. Тэгээд бас нэг юм давхар нэмээд хэлэх бидний хувьд нөгөө нэг client болгон маань insurance-тэй segregated account гэж байдаг байхгүй. XM дээр тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр XM-ийн өөрийн одоо хөрөнгө тусдаа дансанд.
За клиентуудын одоо инвестментэнд нь бас тусдаа байдаг гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо crisis боллоо гэхэд economic crisis боллоо гэхэд бол бид нар харилцагчийнхаа мөнхийг иншуренсийн дагуу буцааж өгөх чадвартай. Яагаад тэр холилддгүй учраас. Тийм ер нь тэгээд regulator гэдэг зүйл чинь бол ер нь 2007-оос 2009 онд чинь амар том санхүүгийн хямрал болсон шүү дээ. Бараг 2 триллион билүү хийдчихлээ маш их мөнгө одоо Америкт те одоо болоод хямрал болсон. Тэрнээс хойш энэ regulated гэдэг зүйл чинь гарч ирсэн. Яагаад тэгэхээр брокерууд regulated байгаагүй байсан үедээ бол буцааж тухайн хүний мөнгийг өгөх ямар ч шансгүй тэр чинь хуулийн зохицуул байхгүй болчихсон байхгүй. Тийм болохоор одоо 2009 оноос хойш бол ерөөсөө бүх брокерууд regulated энэ нэггээр ингэж явах хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэдэг хуулиар зааж өгч байна л гэсэн. Монгол ч гэсэн одоо магадгүй Forex-ыг дэмжиж чадвал эн чинь бас айгүй том зах зээл гэж би бол хувьдаа хардаг. Яагаад тэгэхээр адаглаад валютын урсгалыг одоо өөрсдийнхөө улс руу чиглүүлж байгаа аахгүй эн чинь. Яаж ч утсан тий. Одоо үнэхээр энийг regulated болгоод хуулийнхын дагуу болно залуучуудаа. За regulator болгочих юм бол leverage Монголоос тогтоочно гэсэн үг. За Монгол клиентуудаар XM үйл ажиллагаагаа явахдаа нэг харцаг 500 л өгч тэгэл болоо. Хүмүүсээ бид нэр алдуулмааргүй байна те. Рискт оруулмааргүй байна. Хуулийн зохицуулт хийгээд өгчүүл эн чинь бас миний хувьд харж байгаа үнс болохоор эн чинь айгүй том бизнес болохоор буцаад санхүүгийнхаа одоо Монголынхаа экономик байдал туслах боломжтой байхгүй. Залуучууд бас нэг үе бодвол educated юмыг уншиж судалдаг болсон болохоор ядаглаад л дэлхийд дахинд юу болж байгаа гэдэг мэдэх шаардлагатай. Энд чинь зүгээр нэг ороод байж хэрэгжлээс нөгөө бизнес л гэдэг утгаар нь дэмжиж чадах юм бол буцаад ус орондоо ч гэсэн маш их. Сара өөрөө арилждаг уу? За ер нь бол би тест аккаунтууд дээр бол арилжиж үзчихсэн. Өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг бид нэр шалгах зорилгоор бол арилждаг. Гэхдээ яг албан ёсоор бол арилжиж болохгүй. Conflict of interest гэдэг утгаараа. Мэдээж хэрэг бүтээгдэхүүнээ бол туршиж бол арилжаа хийдэг. Хаяа. Зөв. Ер нь брокерууд яг ингээд та шиг ингээд явал бас их гоё л л да. Тэгээ одоо XM-ийн хувьд амар амархан бохгүй уг нь топ явж байгаа амжилттай 10 хүн оруулж ирэл жишээ олгож гаргаж ирэл рилер бөмбөгдөөл би баяцсан гэж саяныхыг хийхэд зөвхөн Монголын энэ харилцагчийг бол бүгдийг нь аваад те тоглоал хайж болохоор яваад те. Тэр таад маань яг ингээд аймагын орон нутг руу одоо амар амархан сонсогж байгаа гэсэн хаас ингээд монголчмоос орон нутг руу явахад нэлээд хоол шүү дээ те. Явсан би. Тэ. 2000 км очоод тэндэн сургалтын ороод таад бас яг болоогүй бол бити ороорой гэдэг энэ бүх брокерууд ийм байсан бол магадгүй нэр нь ийм ингээд сайнтай муутай байхгүй ч байхсан баг та. Тэгэхээр бас яг энэ XM яг энэ хийж байгаа юм бол гоё шүү тий. Яг Монголын бүрэн масс энэ хэмжээний мэдлэг бол угаасаа суугаагүй байгаа. Тийм болохоор таад манаас яг тэрийг нь ашиглаж ингэж нөгөө буруу сурталчилгаа хийхгүй байгаа маш их гоё юм тий. За одоо Сарагийн бас карьер айгуу сонирхолтой байгаа. Бидний хувьд тэгээд онтая подкаст маань тий. Зүгээр гоё өөрийнхөө туршлагаас гоё залуучуудтай уулзаач тий. Тэгээ бид нар чинь одоо ер нь бол манай онтаягийн зорилго илүү залуу менежерээ одоо амбицтай байгаа залуучууд маань тий. Бас яаж энэ санхүүгийн өөрийн чинь энэ leadership role руу очсон замналыг сонирхож байгаа хэл та. Тэгэхээр одоо энэ exam-ийн одоо regional manager болтлоо ямшгүй замнал ер нь туулгаа гэдгээс бид хоёртой уулзаж байгаа. Ер нь анхаанаас хэлсэн юм байна. Ер нь бол би болохоор нилээ одоо багасаа гэх юм уу дээ гадаадд амьдраад ер нь сураад ингээ явсан. Тэгээд гадаад гэдэг нь Японд байсан тийм. Тэгээ ер нь сургуулаа төгсөөд яг нөгөө яг арилжааны зах зээл гэдэг зүйл рүү би бол анх бол нөгөө бас л сурж байгаад орж исэн. Тэрнээс өмнө болохоор бас арай өөр одоо олон улсын бизнесийн салбар тэр дундаа нөгөө нэг инвестмент гэдэг маань айгүй олон талтай шүү дээ тийм. Одоо хөрөнгө оруулалт гэхлээр нөгөө нэг том барилга байгууламж юу гэдэг лээ одоо үйл хөдлөлт тийм. Үйл хөдлөлтийн зах зээл дээр бол нэлээд ажилладаг байсан. За тэгээд одоо Дубайд бас нэлээд хэдэн жил бас үйл хөдлөлт хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байсан. Яг Дубай ч юм бол нэлээд хэсэг бол амар бүүм хэсэг шүү дээ. Өндөр барилгуудаараа. За тэгэж явж байгаад ер нь хөрөнгө оруулалтын салбар бол үнэхээр сонирхолтой салбар юм байна гэдгээсээ одоо улбалаад арилжааны салбар руу орсон. За XM брокерийн хувьд бас айгүй том асsetуудтай. Тэгээд яг анх бол XM дээр Япон маркет дээр ажилладаг байсан, support хийдэг байсан. Тэгээд одоо regional manager Европын маркетууд дээр ажиллаж үзсэн. Одоо яг Төв Аз гэдэг утгаараа Монгол маркетаа илүү хөгжүүлээ явж байгаа. Тэгээд нөгөө хөдөө орон нутагт ингээ явж
ирчихсэн чинь надад нэг айгүй инээдтэй асуулт ирсэн байхгүй нэг залуугаас та яаж явж агаад экзам руу орсон бэ гэдэг. Тэгээд тэрийг нь би ерөөсөө яаж явж агаад гэдэг үгийг ерөөсөө яг тусгаж авч чадахгүй яг юу гэж хариулахаа мэдэхгүй. Тэгээд ер нь бол олон улсын салбарт гарах гэж байгаа бол аль болохоор өөрийгөө мэдээлэлтэй байхын байвал илүү ойлгомжтой. Одоо юу гэдгийг хөвж орлоход айгүй чадвартай гэх юм уу да. Тэгэхээр бол мэдээлэлтэй байх юм байж аль салбар хаашаа хөгж ийн гэдгийг л ойлгох бас айгүй чухал юм болов уу гэж зүгээр хувь хүнийхээ харсан тийм зүгээс бол харсан. Тэгээд хөрөнгө оруулалтын салбар за тэгээд форексийн салбар гэдэг энэ харж бас нэг арай өөр зах зээл сурах юм ихтэй. Тэгээд яг брокеринг компанид ажилладаг гэхэлэр хүмүүс ингээд гайхаад байхгүй юу? Вау тийм үү гэд заримдаа нөгөө брокер гэдэг зүйлийг чинь зарим хүмүүс буруугаар ойлгоно. За мэддэг олон улсын зах зээл дээр бол энэ бол маш том инвестмент хөрөнгө оруулалт гэж ойлгоно. За Монгол ч юм уу арай нэг брокер гэдэг зүйлийг зүгээр нь ойлгоогүй газрууд бол бас ойлгоход хэцүү. Хүнээс мөнгөний аваад бараг яа тийм геймер тийм ойлголттой. Гэхдээ энэ салбар маань өөрөө маш том зах зээл учраас одоо брокерийн ихэнх компаниуд ер нь одоо айгүй олон компаниуд бидэн штэ. Монголд одоо сүүлийн үед ч гэсэн айгүй олон брокеринг компаниуд орж ирж байгаа. Тэгэхээр бол өрсөлдөгч ихтэй маш том зах зээл учраас хөрвөх чадвар сайтай. Ямар одоо салбар руу хөрвөж болдог учраас тэр надад айгүй таалагддаг. Экзамен ассетууд амар ихтэй гэдэг нь ямар ассетуудыг ярьж байгаа? Financial ассетууд ярьж байгаа. Financial ассетууд ярьж байгаа. Тэгэд өөрөө болохоор экзам дээр одоо жишээлбэл ажлын заартай байсан болохоор нь өөрөө apply хийжсэн үү эсвэл offer аваад орж иржсэн үү таньдаг хүн чинь экзамд байсан уу ямар процесс өрн тань чи явагдсан бэ? Би юу яаж ирсэн яг Монгол маркет руу бол урилгаар яг Төв Азийн салбар руу бол урилгаар орж ирсэн. Яг тэгэхээр экзам дээр ганц Монгол ажилтны тухай үед би яг байсан. Яг за Монгол маркетыг хөгжүүлэх гэсэн маань Монголоос хүн байна уу гэсэн чинь би ингээд Монголоос тэгээ яг орж исэн. Өмнө нь болохоор би яг 8 жилийн өмнө спорт дээр нь яг apply хийж орж исэн Япон маркет руу apply хийгээд ингээд шалгууруудтай байдаг. Угаасаа санхүүгийн салбарт орно гэдэг чинь бас айгүй шалгалтууд өгдөг. Жил болгон бид нар чинь брокер дээр шалгалт өгнө. Тэнцэхгүй бол брокер маань бас асуудалд орно тий. Яг л санхүүгийн салбар чинь өөрөө нөгөө нэг мөнгө авах маш том зэвсэг. Одоо fraud date гэж ярьдаг тий. Тэгэхээр бол одоо ялангуяа иймэрхүү нөгөө нэг улс орны дайнтай үед бол бид нар маш нахур ажиллах хэрэгтэй байдаг учраас байнгын шалгалт өгдөг. За тэгээд шалгалт өгөн хэд хэдэн интервью давна. Тэгжээж орж ирсэн. Одоо ч гэсэн Монгол маркет дээр манайх бас ингээд хүмүүс аваад ер нь тэлээд явж байгаа. Хэрвээ залуучууд маань байвлаас манай үндсэн вебсайтаар ороод одоо үзэж болно. Энд чинь бас нэг Монгол маркет дээр Монгол хүн авч ажиллуулах нь клиентуудаа тусдаа буцаагаад бас нэг ажлын байрыг үүсгэж байна л гэж бас харж байгаа тий. Нэг том даваа тал нь баг бүтээр ремот тий бүх хүмүүс. Тий, бүх хүмүүс юм уу. Тэрийг бас нэрээ үзэж байгаа хүмүүс одоо нөгөө NTN-ний бас дагагч нар бас байна тий. Тэгэхээр гоё ремот ажил хайж ивэл тий. Exam-ийнх бол бүх ажил нь усгүй бүх ажил нь бүгд ингээ ремот ажилладаг тий. Одоо манай сурч өөрөө болохоор хаана барил. Би одоо яг үндсэн 5 офисынхаа HQ буюу Кипр улсад байрладаг, ажиллаж амьдардаг, Кипртээ ажилладаг. За брокер маань өөрөө Кипрээс үсэлтэй брокер байхгүй юу? Киприйн нэг 4 сайхан найз, 10 жилийн найзууд. Гэх юм уу үүх түүхийн ярих юм бол гоё ингээ инвестмент хийгээд анх байгуулж ирсэн. Тэгээд Кипртээ бол хамгийн том офис нь. За тэгээд Нью-Йорк, Dubai, London, Greece гэсэн 5 үндсэн офис. Тэгээд бусад жижиг одоо Вьетнам, Таиланд ч гэдэг юм уу тий офисуудад ингээд жижиг офисууд бол байрладаг. Гэхдээ үндсэн 5 офис нь бусад одоо бүх жижиг офисаа нийлүүлээд бид чинь баг одоо 3000 гаруй болсон байна. Тэгээ бас гоё боломж нь болохоор хүмүүс маань ингээд офисаасаа ингээд сольж ажиллах боломжтой. Одоо жишээлбэл Монголд байдаг хүмүүс маань Дубай офис руу шилжих боломжтой ч юм уу тий. Иймэрхүү бас айгүй гоё тийм. Ер нь экзамийн надад хамгийн их таалагддаг зүйл нь одоо хүн төвтэй гэх юм уу? Ажилчдаа айгүй анхаардаг. За дээрэс нь одоо average ажиллаж байгаа хүмүүс маань хамгийн багадаа 5 жил ажилласан байдаг. Одоо би хэд ч одоо мэргэжилээ явж байна тийм. Тэгэхээр бол одоо менежерүүд гэхэд одоо захирлууд гэхэд чинь бараг л 12 3 жил ажиллаж одоо хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр бол маш удаан тогтцтой ажилдаг болохоор тэр нь айгүй гоё надад санагдав. Тийм байна. Нэг асуух хэрэгтэй мэдээж сорам нь болохоор ингээд тэ Дубайд ажиллаад Японд ажиллаж үзлээ. Ер нь бол Монголын зах зээл дээр ажиллахгүй яжгаад одоо л Монголын зах зээл дээр ирж гин гэж дурдчихсан те. Тэгэхээр одоо хүн байгууллага болгонд ярьж байгаа хүний нөөцийн асуудал гэж ярьж байгаа.
тийм хүний нөөцийн асуудал маань Exam Mongolia дээр яаж юм те. За тэгээд өөрөө ингээ олон улсын туршлагатай. За олон улсад ажиллаж байгаа хүмүүсийн хүний хувьд бас Монгол ирээд ажиллахад те залуучуудын маань соёл хэр өөр байна. Ер нь ажиллах юм одоо ажиллах хэм маяг нь хэр өөр байна гэдгийг ялгаа нь юу байна те гэдгийг гоё хэлвэл. Айгу гоё асуулт байна. Мэдээж хэрэг яг хүний нөөц талдаа ерөнхийдөө бол яг 2 жилийн өмнө Монгол маркетинг авчаад ингээд хүмүүсээ би ингээд онлайнаар хаагаал авч эхэлж байгаа байхгүй юу? Ер нь айгүй их чаленж байсан надад. Хамгийн их тулгарч исэн чаленж болохоро нөгөө нэг одоо залуучууд маань гадаадын байгууллагад ажиллах бас нэг жоохон туршлага нь арай бага байдаг юм шиг санагдсан. Хилтэй байдаг, чадвар бол бас байдаг. Яг нөгөө нэг онлайнаар ялангуяа ингээд ажиллана гэхлээр нөгөө итгэлцэл гэдэг юм дээр амар их би одоо чаленжтай байсан ахгүй. Тэрний юу вэ гэхээр одоо бид нар чинь айгүй олон шатны интервьютэй байдаг. Дор хаяж 3 шатны интервью явагддаг. За 3 шатны интервью гэдэг чинь дор хаяж сар ингээ явдаг тий. Сараас 2 сарын хугацаанд ингээд нэг хүнийг олон хүмүүс дотроос ингээд шилээд авдаг, тренинг өгдөг. Тренинг чинь бас нэг хэдэн сар явна штэ. Тэгж жагаад айгүй гоё ингээд авах ингээд үндсэн ажилтан болгоод ингээд авангууд эсрэг хугацааны дараа ингээд явцдаг. Эсвэл миний бас нэг ажилласан юм ингээд ремоут гэхээрээ за одоо нэг шалгах хүн байхгүй юм чинь гэсэн тийм хандлагатай амар их санагдсан надаа. Тэнгүүд бид нар чинь өөрсдөө бас менталити одоо XM-ийн юу чинь тийм байхгүй юу? Өнөөдөр та заавалжгүй тэдээс хэдэн цаг ажиллах шаардлагагүй надад ажиллаа л өгч. Хийх юм мал хийгээд өгч. Бус нь бол таны хэрэгцээний цаг гэж одоо бас айгүй flexible ажилладаг. Би өөрөө team сэтгүүгээр ажиллаад байдаг. Гэтэл манай одоо яг Монгол залуучууд зарим нэг дутаад байгаа юм яг тийм нэг тэр нэг гоё юм байдгүй, нюанс нэг юм байдаггүй. Тэгээд за сороо онлайн биш би салахгүй юм чинь гэсэн маркаар амар ханддаг. Тэр нь жоохон амар чаленж болдог надаа. Тэнгүүд хувийн ажлыг ингээд зарим тохиолдолд амжилт явж идэг те ингээд яриад онлайн биш байнгут үгүй чи хаана явна одоо орох гэж нэгэнгүүт би уулзалтаа явж гин гадуур гэдэг ч юм уу те айгүйх тийм одоо reason өгөөд байдаг. Айгүйх шалтгаан өгдөг. Тэгээд тийм яг ингээд trust болоход айгүй хэцүү байдаг. Ер нь бол яг нь соёлын ялгаа их байдаг шүү. Яг нь Монгол улсын соёл биш. Зүгээр юм нэг юм ажиллах те western талын соёл чинь нэг юм итгэждэг те илүү макро ажиллаа сурцсан. Тэнгүүд яг энэний ялгаа яг Монголд болонгод би зүгээр яг энийг өөрөө анзаарч ирсэн. Гадаад компанид ажиллаж байгаа тийм энийг ингээ хийчээрээ. Ингээл тэрийг нь хийчдэг те. Тэр нэг юм тэнгүүд Монгол компаниуд болонгод энийг хийчээрээ биш. Тэдэс тэдийн хооронд ажиллаарай. Тэг яг энийг хийх бол цалинтай чи ингэ шүү гэх нэг юм шийтгэлийн юутай. Заавал ингэж нэг юм шийтгэлээр тохируулаад сурцсан. Нөгөө талд нь болонгод тийм урмаар яваад сурцсан юм тэр соёлын ялгаанаас болж яг энэх үст юм болов уу гэж би харсан. Тэгээд нэг юм feedback culture амар юм бас тутмаг юм шиг те. Одоо ингээд нэг юмыг хэлэхэд сонсцсон бол ойлголоо юм окей те. Тийм байхгүй авсан юм уу гүм үү мэддэхгүй нэг юм тийм connection талтай айгүй асуудалтай манайхан чинь юм тогтшоогоо юм шиг байгаа юм. Тэнгүүд одоо жишээлбэл ингээл task mask өгөнгүүд ингээд аль болох connect болоод за deadline хизээ яг тийм нэг forward бий чаддаггүй. Тэгээд дотгошоогоо ингээд өгдөг. За тэнгүүдээ бас нэг юмнууд нь магадгүй одоо сая тэмүүлэн бас хэллээ шүү дээ. Ингээд цагаас цагийн хооронд ингээд нэг офис дээр ажилладаг. Заавалжгүй нэг хүн менежер нэг хүн дарга нэгэд ингээд харж ах хэвээр юм шиг байгаад байдаг. Тэгээд тэр нь ингээд байхгүй болчингууд be free намайг хийн шалахгүй гэсэн хандлагатай байж магадгүй гэж би ерөнхийдөө хараад байдаг. Харагдаж байгаа надад угаас. Тэгээ яг дэлхийн нийтээр шинэлэг зүйлэлтэй. Тэгээ яг монголчин бас emerging market учраас бас жоон хоцрогдолтой. Тэгээд ажлын одоо тэр соёлын хувьд ч гэсэн цаг хугацааны л асуудал ах гэж би бодож байна. Тэгэхдээ ингээд олон байгууллага бас энэ чинь хүний амьдралд айгүй гоё тав тухтай зүйл өгж байгаа байхгүй тий. Ер нь бол тэгээ хандтай гоё зүйлийг бүтээхин төлөө тий гоё result based тий үр дүн тал руугаа зорж байгаа юм одоо ажлын соёл болохоор. Шууд энэ дээр сарын нэмэд хэлэхэд сүдчээ захирлууд байвал энэ дээр амар анхаарах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Ингээл ажилчид маань гэл ингээл яадаг. Гэхдээ өөр хизээч ажилтнаа итгэдэггүй ч юм уу те нэг юм бүх юм одоо яг саний хэлжээ дээрээс нь хараад ингээд сууждаг те. Энд чинь яг над дээр буруу бичлээ штэ гэл нэг юм ингээд тэгвэлсээр байгаад тэрэндээ ингээд тасцсан юм соёл. Тэрнээс биш яг ингээд одоо би Монголд ажиллаж байгаа хүмүүс дотор юм гадаад менежменттэй ажиллаад үзэхэд тэрийг өөрчилж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр мэд цаг орж байгаа. Амар цаг орж байгаа. Гэхдээ тэрийг ингээд
монголчууд болдгоо одоо нэг юм биш Монголд ажиллаж байгаа монголчууд гадаад руу явахаар амар сайн ажилдаг гэдэг. Тэр бас надад бол тэр үгүй мэн гэж би харсан. Яа тэгэхээр яг уулуурхад ороод харахад монголчууд бүр амар сайн ажиллаж чаддсан юм байна. Бид хэд зүгээр ингээд нөгөө Монголын энэ нэг юм жоохон ихтгэлгүй хүмүүстэй итгэдэггүй нэг ах нарын энэ соёлоос болоод энэ яваад байгаа юм санагдаад тий. Нэг юм би эргэл харуул надаас юм холгаалчин да гэл нэг юм тэр соёлоос болоод энэ бид хэд хүмүүсээ жоох юм тутмаг бэлдээд байгаа юм шиг санагдаад байна. Миний хувьд бол нөгөө ганцаа зөвхөрөл ерстэй мандал гээд нөгөө юуны тийм мандалтай нөгөө групп байгаа. Тэр манер болохоор яг ярьж байгаа. Би бол одоо хүмүүсээ макро ингээд нэмждэг. Тэг авахтаа дандаа хайпа хүмүүс авахыг хичээдэг. Ийм low potential хүмүүс бол угаасаа цагийн гар. Тэгэхээр ийм high potential-ыг нь аваад тэд нар бол яг ингээд урттаа сураад явж байгаа гэдэг. Тэгэхээр бас яг үзэж байгаа захирлууд ч юм уу яг хүмүүс байвал бас яг энэ дээр амар сайн анхаарчвал дээшээ захирал болох ч гэсэн хэрэг болохоор тий. Захирал хүн яагаад хүн авч байгаа гэхээр өөрийнхөө ажил амжихгүй болоход өгж байгаа шүү дээ. Тэнгүүд зарим ажил илүү их ажил буцаад өгöd өгдөө шүү дээ. Тэрийг бас амар сайн ойлгож шүү. Тий. Тэгээд бас нэг юм нэмээд нөгөө хэлэхэд яг ингээд Монгол компаниуд ч юм уу тий ингээд ажлын сонгон шалгаруулт юм ихтэй магадгүй айгуу тийм супермен хүмүүс хайгаад байдаг юм шиг надад санагддаг. Ингээл тим хилтэй тим гэдэг ч юм уу те одоо тим байвал даавал ийм энэ маань өөрөө буцаагаад айгуу хэцүү баггүй юу яг ингээд яг тэр позишн дээр тохирсон хүн болоход тэгэхээр үнэхээр одоо sales position дээр тохирсон хүн хайж байгаа бол яг л sales чадвартай хүнтэй харьцах communication skillsтэй байдаг ч юм уу те яг тэрийг нь л тодтогох хэрэгтэй. Тэрнээс заавалчгүй одоо компьютерийн мэдлэгтэй плюс ийм гэдэг чинь өөрөө бусаагаад нөгөө ажил хүсэж байгаа хүнд айгуу дарамттай тэгэнгүүтээ ингээд яг рол дээр ирэнгүүт бүх ажлыг хийдэг те ерөөсөө HR чигээл ерөөсөө юу чигээд байгаа нэг тийм байдал нь бас жоохон дутмаг юм болоо гэж надад бас харагддаг. Тийм юм бол тийм те. Сорогийн маань бас өөрийнх нь юм барьж авдаг зарчмууд те одоо өөрийнх нь карьерт нь түлхэц болоход нөлөөлсөн суур одоо 3 зарчим гэх юм бол та юу байдгүй. За яг зарчим гэхгүй ч байсан бол характер ч юм уу те. Юу байсан бэ ер нь түлхэж болоход нөлөөлсөн. 3 зүйл гэл нэрлэе те. За миний хувьд болохоор нэгдүгээрт айгуу тийм communication бол одоо харилцаа хүнтэй харилцах чадвар бол маш их хэрэгтэй. Одоо ямар л бол ямар хүмүүстэй уулздаг штэ бид нар чинь те ялангуяа олон улсын одоо салбарт ингээд улс орнуудаар явж байхад ямар л бол ямар хүнтэй уулзна. Тэгэхээр нөгөө нэг харилцаа гэдэг зүйлээ бүр айгүй сайн одоо мэддэг байх хүнтэй харилцаж чаддаг чадвар бол маш чухал чадвар гэж би бол хардаг. Ямар ч төвшний хүнтэй ямар ч яриа хийдэг. Одоо жишээлбэл бид нар чинь янз бүрийн клиенттай уулзна штэ. Зарим нь том бизнесмен салбарын хүмүүс байна. Тэнгүүд би тэр клиенттайгаа уулзахаас өмнө тухайн хүний юунд дуртайг нь магадгүй ямар спорт сонирхдаг юм уу те ингээ мэддэг байвал илүү гоё communication үүсгэж чаддаг. Одоо энэ бол бүр техник болчлоо те. Сурцсан би сурж штэ те нэг те. Тэгэхээр бол communication одоо хүнтэй харилцах чадвар бол маш чухал. Хоёрдугаарт одоо санаагаа хэлэх одоо өөрийнхөө илэрхийлэх чадвар бас айгүй чухал. Яагаад тэгэхээр компанид ордог, ажилдаг, эсвэл одоо хүнтэй уулздаг, дургуугаа дургуу, дуртайгаа илэрхийлж чаддаг байх бас айгүй чухал. Энэ чи ялангуяа нөгөө бас л олон улсад ажиллаж байгаа янз бүрийн cultureтэй хүмүүс ажиллана, янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүс ажилладаг учраас яг тийм хүмүүстэй яаж харьцах уу гэдгээ бас айгүй гоё тийм өөрийнхөө санааг зөв илэрхийлж чаддаг тий. Тийм чадвар бас айгүй чухал. Тэгээд одоо юу гэдэг сэтгэл зүйн бас чадвар чухал. Нөгөө бас л яг л бид нар чинь нөгөө нэг хүн ингээл харьцаад байгаа болохоор ерөнхийдөө одоо энэ харилцаа өөрийгөө илэрхийлэх чадвар бүгд сэтгэл зүйн чадвар. За тэгээд мэдээж яг өөрийнхөө мэрэгжлийнхаа талын нэг гоё чадвартай байх тий. Одоо Forex-ийн салбарт ажиллаж байлаа гэхэд Forex-ийн салбарын хаашаа юу яаж ин гэдгийг цаг тухайд нь уншиж мэддэг ойлгодог. Ерөөсөө өөрийгөө байнга апдейт хийдэг байх. Энэ бол бас айгүй чухал. Гэж л би бол хардаг. Баяр талаа тийм. Юу сором яг аль улсад ажиллаж ирсэн юм бэ? Би чи нэлээд олон газараар явсан шүү дээ. Японд, Англид бас мастер хамгаалж сурч ирсэн. За Малайзд бас 2 жил, за Сингапурд, Германд бас 2 жил, Дубай 4 жил, одоо Кипрт бол нэг 5 жил болж байна. Тэгэхээр бол нэлээд олон улсууд бас Европын улсуудад Европ хариуцдаг байхдаа бид нар чинь нөгөө ингээд улс улсаа ингээд жил ажиллаад офисоос солиод жил ажиллаад явцдаг байхгүй. Германд 1 жил, одоо 2 жил тэнгуут Итали руу 1 жил ч гэдэг юм ингээд ойрхон болохоор.
Тэгээ явчихдаг байсан болохоор ер нь нэлээд Явсан. хисэл явчих. Бараг ажиллангаа аялий. Бараг тийм юм байна те. Одоо яг ингээд олон орноор яваад байхад одоо манай Монголч гэсэн бас залуучууд гадагшаа гарч хараар биш яг юм те офис ажил гэх юм уу, корпорат ажил гэх юм ийм ажлуудыг бас хиймээр байгаа хүмүүс зөвлөвөл ер нь хаанаас эхлэх вэ те? Яаж эхлэх вэ? Тэгэл мэдээлэлтэй явах юм байгаа гэл тэр юм. Мэдээлэлтэй. Bloomberg-ийн үе зааварлаа. Яг хөө миний зүгээр харж байгаа юм юу вэ гэхлээр мэдээж хэрэг Монгол залуучууд бол ингээд сүүлийн үед маш их гоё гадагшаа явдаг, ажилдаг. Би ч гэсэн бас айгүй гоё амжилттай яваа залуучуудтай уулзчихсан. Тэгээ яг л нөгөө харах үнцэг хүн нөгөө нэг өөрийнхөө goal одоо setup одоо яг юу хүсэж мөрөдж байгаа бол маш сайн төлөвлөх хэрэгтэй л гэж би ер нь хардаг. Өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Би яг ямар цаг хугацаанд юу сураад юу амжуулаад яг ямар би одоо миний goal одоо яг юу юм бэ гэдгийг бол маш сайн гаргаж чаддаг байх хэрэгтэй. Би бол их сургуульд байдаг байхдаа маш олон давхар ажил хийдэг, нэгдсэн үндэсний байгууллагад ажилладаг ингээл за би ямарсан олон улсын байгууллагад ажилладаг болно гэдэг юм зорилготой. Ерөөсө тэрнээсээ driven болол ингээ явцсан. Тэгэхээр бол өөрийн гэсэн зорилготой байна гэдэг бол маш том. Тэгээд мэдээж яриг олон улсын одоо салбарт гарч ажиллах гэж байгаа бол чадваруудаа хөгжүүлэх хэрэгтэй. Хэл бол одоо айгүй асуудалгүй болцсон шүү дээ Монголд те ямар ч хүнтэй ингээд англиар ярьсан ойлголцдог. Одоо бага сургуулиудын ангийн хүүхдүүд хүртэл шууд ингээд англиар амар чөлөөтэй ярьдаг болсон. Хэл бол ерөөсөө асуудал биш болсон монгол залуучуудад сэтгэлгээ одоо өөрсдийнхөө одоо майндсет те одоо яг хаашаа чиглэх юм яах юм би яаж хөгжих ёстой гэдэг юм аа л гоё хөгжүүлж мэдрэмжээрээ одоо чадвараа хөгжүүлнэ гэдэг бол амар чухал. Тэрнээс одоо ийм байна, тийм байна гэл те юмны комплейн хийгээл энэж болохгүй, тэрнэж болохгүй гэвэл айг хэцүү. Тэгэхээр гоолоо сайхан тавиал, майндсетээ зөв тавиал явал ер нь. Төрөний нөгөө асуултан дээр нэг юм асуухаа мартсан байна. Юу сая ингээд нэлээ олон орн бараг сая 7 байсан уу те 7 оронд ингээд ажиллаад зөндөө олон улсын хүмүүстэй ажиллаж үзчихэд ирэхэд Монгол байгаа хүмүүсийн давуу тал нь юу харагдсан бай. Одоо бид хэд яг би жишээд очиж шүү. Улаархад гадны юм Австралиас ирсэн захирлууд ирээд хэлж исэн юм болохоор монголчуудын монголчлох арга гэж яагаад одоо бид л монголчлох арга гэдэг чинь зарим талдаа муу байж болдог. Гэхдээ хотоос 800 км-ийн зайтай ч 1000 км-ийн зайтай газар шууд дараагийн мотороо захиад ингээд 5 минутын дараа ирдгүү шүү дээ. Тийм газар шууд манайхан задлал, засаал, аргачлал, пак гэл урхааг буцаага ажиллаж чадчихин. Тэгээд бүр яг гайхчихсан байхгүй. Урхаа дээр нэг том мотор өвдрээд яхад маргааш өглөө бочрог тэрийн зассан ажиллаж яхад бүр ингээд вау тэрнээс Австралийн инженерүүд бол захиалга өгнө. За юу өвдөрсөн бэ? Диагноз хийлээ, захиалга өглөө засдаг хүмүүс нэрэл засаал явчихдаг тийм. Энэ бол амар Монголын бүр юм тасархаа юу шүү гэж хэлж ирсэн. Одоо тэрэн шиг ингээд яг ингээд ажиллаад үзэхэд монголчуудын юм нэг өрмөц авштай шанар юу вэ? Анзаарагддаг гэж. Анзаарагддаг гэж. Тий, ер нь бол манай монголчууд чинь хөрвөх чадвар амар сайн шүү дээ. Ерөөсөө хаал бол хаана утсан ямар ч ажлыг ингээд бас айгүй мундаг хийчихдэг байхгүй. Суралцах чадвар айгүй сайн, хөрвөх чадвар сайтай гэж би бол хаардаг. Одоо жишээлх юм бол Японд чинь би одоо яг л математикийнхаа хичээл сайн бол математикаараа л ингээл явдаг байхад бол бид нар чинь математикаач үзчин, дуугаач, дуулчин тий. Ерөөсөө ингээд айгүй тийм хөрвөх чадвар сайтай юмыг зэрэг айгүй сайн сурч чаддаг. Даанч тэрийгээ гоё ашиглаж чадахгүй байгаад байдаг байхгүй яг ингээд тий гарах юм дээр ашиглаж чаддаг. Одоо яг сая Тэмүүлэнгийн хэлдэг жишээн дээр би бас нэг саяхан нэг артикл уншижсэн юм. Хөвсгөл далайд тэр нэг юу цэвэрлсэн байсан шүү дээ өнгөрсөн 2 жилийн хугацаанд усан онгоц. Тэгэхэд Францаас, Японоос усан чумбагчид авчираад тэр чинь нөгөө нэг далайн гүн рүү шумбах манат чинь хэрэгсэл байхгүй. Тэгээд тэр хоёр улсаас мэрэгжилтэнгүү тавьчих. За одоо яг энэ машинуудыг яаж гарах вэ гэсэн чинь яг нөгөө өөрийнх нь хэлснээр Монгол инженерүүд шууд нэг юм ухсраал ингэж оруулаад ингэж татаад ирсэн гэж аахгүй. Яг артикл дээр тэгэнгүүт нөгөө Франц одоо Япон инженерүүд чинь гайхаад бүр айгуу тийм потенциал хүмүүс. Тэгээд хөрвөх чадвар маш сайн гэдгийг би бол анзаарч байна. Анзаарч байна тий. Nice. Подкаст маань ер нь бол өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд бид бас ер нь бол нэг сэдв заавал хүндэж ярилцсан. Энэ болохоор илүү work life integration гэж манай тэмүүлэн маань яриад байгаа. Ер нь бол заавал одоо
энэ олон ажлыг амжуулахын тулд өөрөө эрлэгдэх хэрэгтэй тий, хурцлагдах хэрэгтэй. Тэгэхээр яаж өөрийгөө хурцлж гин, яаж энэ гоё амьдралын баланс авалж амьдрч чинь тий, мэдээ сая тэмүүлэн хэлгээд 7 хооронд ингээд явлаа тий. Тэгэхээр энэ чинь бас ингээд нэг stability алдагдана тий, нэг тогтмол амьдрал алдагдана. Яаж keep up хийж тий. Одоо яг сүүлийн жишээ Монголд ирээд амар амьдралын юм аяга алдагдчих байгаа байхгүй. Тэгээд цаг агаар солигдчихээ. Ерөөсөө цагтай ингээл хоол унд солигдчихна. Бүх юм солигддаг тий. Тэгэхээр бол яг нөгөө монгол хүмүүсийн бас нэг чадвар adopt хийж айгуу сайн чаддаг тий гэд би хэлсэн. Тэр бас яг мэдрэгдээд байна. Тий яг миний хувьд би үр дүнтэй ажиллалаараасаа үнэхээр одоо charge авдаг, кайф авдаг. Одоо миний зорилго бол одоо яа харахгүй XM гэдэг энэ олон улсын брокеринг компаниг Монгол клиентуудаа санал болгоод одоо trading platform гэдэг хэлэнгүүд XM гэдэг үг нэр одоо толгойд нь ордог байгаасаа гэж одоо хүсэж зорж ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо сүүлийн 2 сар ингээл Монголд ингээл ирээл хөдөө нутгуудаар явган заримдаа ингээл шантрах үе амар их ядарна. Цаг гэрээсээ хоолтой ингээл айгүй их юм ингээд өөрчлөгдөг. Гэхдээ миний яг гол зүйл болохоор би яг нөгөө зорьсон зорилготой ирээд тэрийгэ биелүүлчихээр бүр үнэхэрийн тэрэндээ бүр ингээд recharge авч явдаг. Тийм, ер нь бол team төрлийн хүн. Айгүй team driven. Заримдаа тэгээд хитрхи их давшлаатай байна удаа гэж хардаг. Тэгэд burnout ч юм уу те. За нөгөө допамин depletion болсон үед бас гарч л байсан байлгүйтэй. Хүний юм чинь те. Тэгэл амар том зорилго тавиал бас биелэхгүй үед байсан л байлгүйтэй те. Тийм цаг үе мөчүүдээс яаж гарт юм бэ? Би чинь пазл тоглох аягүй дуртай. Ерөөсөө пазл эвлүүлэх аягүй дуртай байхгүй. Одоо ингээл 50,000 одоо ингээд аягүй олон тооны пазл дэдэж штэ. Пазл эвлүүлэх аягүй дуртай. Тэгээд скейтер гулгадаг. Тэг ер нь бол өөрийн гэсэн нэг хобби, интерест юмтай байх хэрэгтэй. Ямар ч хүн стресссэн үедээ, ажил бүтэхгүй үедээ өөрийнхөө нэг майндсетээ салгацдаг. Тэгээд reconnect хийгээд дахиад за би яах ёстой вэ гэдгээл шийдэж чаддаг байх хэрэгтэй. Тэрнээс яна энэ даун болчлоо. За дараагийн ажил бүтэхгүйтэй гэж бол угаасаа болохгүй. Угаасаа даун тохиолдол нэлээд их байдаг. Ялангуяа сүүлийн 1 жил гарсан бол Монгол маркет дээр бол бас л стрессгүй байгаа байхгүй юу? Ерөөсөө тэгээ энэ форекс зүйлийг монголчуудаа танилцуулах гээд үзээд байдаг. Тэгэхээр ингээл маш их нэцаалт ирнэ, маш их буруу ойлголтууд ирнэ, тэ. Тэгэнгүүт тэр болгоныг ингээд өөр дээрээ ч юм уу эсвэл ингээд яана ингэчлээ гэж хүлээж авч бол үнэхээр болохгүй. Тэгэхээр миний хувьд бол хобби руугаа айгүйх чиглэж юм одоо хийдэг. Нэг хэсэг майндсет болоод гол нь нөгөө XM-ийн нөгөө бас нэг давуу тал нь хоороо яг одоо жишээлбэл хэдийгээр бид нэр грейтэй те ингээд 5 юу лээ 1-ээс 5 хүртэл одоо ингээд тодорхой хичээн цагууд ажиллах грейтэй байдаг ч гэсэн буцаагаад одоо жишээлбэл өнөөдөр би айгу мууди ч юм уу те даун байлаа гэж шууд за би оф гэд ингэчдэг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө team mindsetтэй байх нь айгу чухал. Заавалжгүй одоо би өнөөдөр ингээд саад даун байгаа хэрнээ ажлын хэвэл миний бүтээмж гарахгүй шүү. Тэгэхээр бид нарт яг тийм боломжийг олгодог болохоор зарим үед за би өнөөдөр онцгой сэтгэлтэй байна. Одоо даун байна, оф болтыг гарчдаг байхгүй. Тэгэхээр тэгэнгүүт буцаагаад тэр чинь амар том ажлын бүтээмж болж гарч ирдэг гэсэн. Яг зүгээр нь ашиглаж чадвал тийм. Зүгээр нь ашиглаж чадвал тэгэл ингээд стресстэй үедээ ч юм уу эсвэл нэг клиент жоохон ингээ манайхан ч айгүй ширүүн штэ утасны санаас манаас бол эвгүй л ярьдаг. Тиймэрхүү үед бол тэгэл заримдаа буцаа тавил за би өнөөдөр ингээ ажиллаад дуусгах яаж гэдэг ч юм уу те. Тиймэрхүү шийдвэрүүдийг яг цаг цухаад нь гаргахчвал бас илүү стресс бас фри ч юм уу те тийм байдаг. За тэгээд мэдээж хэрэг өөрийнхөө сонирхож байгаа хобби, спортоор болгож бас гоё кайфтай байдаг тийм юм л тийм. Эрүүл мэндийн тал дээр ерөөсөө скейтер л хичээлдэг гэсэн үү? Эрүүл мэндийн тал дээр тий. Одоо энэ фит тий. Фит тал дээр скейтер хичээл нь за мэдээж хэрэг далай дээр амьдардаг хүн манайд нөгөө кипер чинь жижиг арлын ус ахгүй да. Тийм турк одоо гректэй орхон тийм арлын ус. Тэгэхээр бол усанд нэлээд сэлдэг. За тэгээд өдөрт бол ядаж нэг 30 минутыг бол өөртөө зарцуулдаг. Фитнес дээр бол байнгын хөдөлгөөн хийн тий. Байнгын хөдөлгөөн хийцэн байхад бол тэгэл за бүх юм л ингээл даун стресс даун болцдог боллоо. Nice. Монгол одоо скейтерэж жилж болохоо. Харин тийм Монголд ч нэг тэгээд пазлтай нэг пазлаа эзэлээл тий ерөөсө тэрийгээ салгаар эзэлээл юм бичдэг. Эрүүл мэндийн сэтгэл зүй тал дээр одоо за пазл бол мэдээж стресс талаар нөлөөлж байгаа. Гэтэ яг юм тусдаа одоо магадгүй сэтгэл зүйч ч юм уу эсвэл
найзуудтайгаа уулздаг юм уу? Одоо нэг юм бүр яг зориуд хийдэг юм байгаа юу? Зориуд хийдэг. За эрүүл мэндийн сэтгэл зүй гэхэлэр би хараа ийм айгуу санаа одоо ингээд айгуу олон улсуудаар ингээд явсан болохоор яг нэг нүгэлгээд ингээд байнгын уулздаг найз нөхөд барсангүй баг. Яг тэгэхээр ингээд нэгнээс ингээд шилжүүлээдэг болохоор тий ер нь бол ингээд ойр дотны тийгэж байнга ингээд уулздаг найз нөхөд ер нь харьцангуй баг. Одоо миний найз гэх юм бол одоо гэр бүлийн маань л хүн гэсэн үг. Найзч партнерч одоо тий юу гэдгийг. Тийм бүх юм. Тэгэхээр бол найз нөхдөөгөө уулзах мэдээж хүн юм чи хүнтэй ярих айгу тийм гоё те юм байдаг. Би яадгүй гэхэлэр ингээд яриа бичдэг. Өөрийнхөө сэтгэл зүйтэй холбоотой одоо би өнөөдөр ийм надад ийм филинг байна. Баяр бичдэг шиг. Тийм ингээд яриагаа бичдэг. Хүмүүсийн үед яг ингээд жоохон сонин сонсогдож багтгүй. Ямар сони яагаад хүнтэй ингэж ярьдгүү бэ те. Ер нь бол яриагаа бичээд тухайн үеийнхаа сэтгэл мүүд энтрэ бичингүүтээ дараа нь ингээд би яг ийм мэдрэмж ийм хүн байна ч гэдэг юм уу те. Тэрүүгээрээ би бол айгу өөрийгөө за сороо ингэх хэрэгтэй юм байна чи ингэж ажиллах хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу тий. Тэгж хөрнө. Өөртөө яриавчтай юм шүү дээ. Тийм заримдаа одоо тэгэл монголоороо сайхан орилчин гэртээ ганцаараа угаасаа тэгэл гөлөг гэлөө. Арайч тэр төвшөнд хүрээг байна. Гэтэ юу н хаяа бас ингээд өдөөж яриг монгол хүн чинь тий. Монгол дуу ингэж тавьж байгаа гэр бүлтэй сайхан vibe энэ төр оруулна. Тэгээ айгу гоё техник байна шүү дээ. Яриа бич. Зарим хүмүүс заавал цаасан дээр бичгээд тэрнийхээ бас оронд нь хэрэгжилж болох техник байна. Рекордер л юу бичдэг. Заавалжгүй яриа бичигч шалгуу сайхан рекордероо бичээл тэгэл дараа нь би сонсонгод би яг ингэсэн байна. Одоо яг ингэсэн байна. Тэгээд сайхан релиз сонирхолтой. Амар энгийн ч юм базаваар мангарч асуулт гэж бодоо. Тэгтээ миний хувьд сонирхолтой санагдлаа. Монголдо бараг байгаагүй нэлээ олон жил ингээ гадаад ажилласан мөртлөө монгол хэл нь амар сайн байна л та тий. Тийм биш нэрэ тий. Тэр яаж одоо яаж юм те ажил нь дандаа ингээл одоо сая Монгол руу орж ирэхээс өмнө дандаа л англичуудтай яриад ингээл англиар яриад явж байсан баг те. Тэнгүүд яаж энэ монгол хэлээ утасны voice recorder-ийн панаа. Ер нь бол манай ээж аваа ч өөрөө айгу тийм бас айгу яг монгол үг хэллэгээ сайн мэдэх хэвээр хэдийгээр чи олон улсад тийм дүгмөнийг ажил хийгээл улаан улсаар ингээд яваад байдаг. Ер нь бол хаач явсан ном айгу их явуулдаг. Монгол номнууд одоо манай аав өөрөө цэргийн хүн баггүй. Тэнгүүд яг ингээл за чи станараа хичнээн мундаг хүн байлаа гэж монгол хэлээ мэдэх хэвээр гэж ерөөсө түүхийн номыг айгу их явуулдаг. Би чи ингээл 1 жил 2 жил өөр улсуудаар ингээл амьдарч штэ. Тэнгүүд ингээд илгээмжээр янз бүрийн гой уран зохиолын үйлгүүд түүхийн номнууд их явуулна. Тэрийг байн гуншина. Тэгээд хэл бас учиртай. Ягаад гэхээр би чи яг 2 жилийн өмнө Монголыг хариуцж авдаг байхдаа ер нь жоохон сони ярьдаг байсан гэж одоо манай монгол ажилч хэлдэг байхгүй. Суура анх ингээд чамтаа дөнгөж ажиллаж эхэлж байхад ерөөсөө ингээд яг юу би монголоор жоохон нөгөө миний үгийн сонголт айгу муу. Айгу сан тийм одоо жоохон одоо хүүхдүүдийн хэрэгэлдэг үгийг айгу их ингээд сонгож ярьдаг. Тэгээ мэдээж яг монголчуудаа ингээд сүүлийн жил 6 сар зурлаа шүү дээ. Ерөөсөө ингээд ингэж байгаа болохоор ерөөсөө бас харсангүй сайжрахад нөлөөсөн. Тэгээд ер нь бас гой үгнүүдийг сурж гин. Ер нь бол нэлээд гой үгнүүдийг одоо сая юу лээ гүлэг гэлээ юу лээ. Саяных дээр хүний бодол хилтэй гэдэг юм байгаад л. Одоо ингээд юм бодно шүү дээ тий. Тэнгүүд одоо ингээд шууд бодоод ярихдаа эхлээ чи аль хэлээр бодож ийн гэдэг нь өөр идэм байлаа. Тэгэхээр магадгүй ингээд 2 жилийн өмнө шууд ингээд англиар бодцоод шууд тэрнийхээ юу шууд орчуулад яриад ирсэн байж магадгүй. Хэллэгийн хувьд те. Тэгмэд ингээд амар мангар сонсогч магадгүй. Гэтэ тэр яг ингээд бас тийм байд юм байлаа. Одоо пимашэл яадаг бай. Тийм. Монголоор бодоод монголоор яриад тийм байна. Тэгээ одоо бол тийм болцсон. Тийм бол те. Тийм. Яг тухайн хэл дээрээ болохоор ингээ өөр хүн болч одоо яаж байгаа байхгүй тий. Тэгээ яг тассан орчноос ингээл тасаад яваад байдаг юм л. Би бас яг анх тэгжсэн. Яг төмөлгийн хэлдгээр ингээд анх ингээд юм хэлэнгүүд Японоор орж ирэнгүүтээ тэрийг англиар орчуулад ингээ хэлэхээр амар эйгүү сонин. Тэнгүүд одоо яг ингээд монголчуудтайгаа ингээ байнгын харьцдаг, монгол багтайгаа байнга монголоор ярьдаг, монгол клиентуудтайгаа ярьдаг болоод ирэнгүүт бас айгuu easy ер нь айгuu амархан болж эхэлж байгаа хгүй юу. Тийм.
Тийм за ер нь өндөрлж би бас нэг гоё зүгээр мэдээлэл маркийн юм хэлэхэд бас одоо энэ Сора амар олон улсаар олон удаан жил явцсан тий. Удаан жил ч тий. Ямар хэлээр яг болсон бэ? Тэг ингээд тэгээ хоёроос ингээ 3 хэлтэй тий. Тэгээ шинэ ингээд пазл хийдэг, скейт гээд одоо энэ хобби сонсоход нэг юм аягүй сайн мэдэх хэрэгтэй. Тэр юу юм бэ гэхээр энэ neuroplasticity гэдэг ойлголт явж байгаа энэ дээр. Тэр яаж яг тэр хариу ингээд одоо тархинд тахтай нейронуудыг чинь ингээд 1000-2000 дахин ингээд микроскоптод ингээд харах юм бол ийм тас одоо аалт шиг ийм сарваалцсан юм байж байгаа дотор юм юутай амьд организм тий. Тэгээд ингээд шинэ юм сурах болгонд ингээд эдний маань ингээд баг ингээд нийлдэг. Тийм. За энэ болохоор юу гэлээ нэг ментал одоо тархины хэлхээс гэж би одоо орчууллаа та. Тэгэхээр энэ тархины хэлхээс том болох тусам илүү их олон талаас нэмэх харах чадвар сайжирна. Тэгэхээр ийм одоо шинэ юмнуудыг хийж үзэх те. Одоо шинэ хэл сурах тархины модулуудыг ингээд ремоделинг буюу дахин ингэж хэлхэлдүүлж тийм байна. Тэгэхээр энэ бас олон улсаар явсан гавьяа бас айгүйх байдаг. Тэгэхээр олон юм харж ийн, туршиж үзэж ийн те. Тэгэхээр энэ neuroplasticity илүү өргөн том болж ин гэсэн үг. Тэгэхээр илүү олон талаас ямиг харж чадах боломж чадвартай болж ин гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр энэ талаас нь бас залуучуудаа хэлэхэд бас гоё. Янз бүрийн шинэ юмнууд сайн хийж үзээрэй гэж. Би бүр яг наадтай чинь бүр үнэхээр бүр 101% санаа нийлж байгаа юм ба. Яг тэгэхээр залуучууд маань ядаж ингээд хил даваад үүсэх хэрэгтэй. Ерөөсөө улс орн тий одоо яаж амьдарч байна. Заавалжгүй тэнд ингээд амьдрах шаардлагагүй л дээ. Зүгээр л очиод тэр улс орны хүмүүс яаж амьдарч байна. Залуучууд нь юу хийж байна гэдэг зүйлийг ерөөсөө адаглаад урагшаа хоошоо ч юм уу тий хоёр хил рүүгээ энэ төргээд явж. Одоо юм гоё нээлттэй болсон баг тий. Би бүр тэрийг бүр ерөөсөө яг улс орн явах болгонд юм сурдаг байхгүй. Миний одоо бас нэг хобби гэвэл яхахгүй бас аялах. Ажлынхаа хажуугаараа сайхан аялдаг. Одоо ерөөсөө дэлхийн ихэнх улсууд руу явж ийн арга хэмжээ ивент уулзалт гэл Узбекистан, Казахстан сүүлийн үед яг нөгөө миний бүсчилж хариуцж байгаа орнууд бас энэ болохоор нэлээд явж байгаа. Тэгээ үзэнгүүд үнэхээр айгу гоё өөр юм их сурч авдаг байхгүй тэндээс за Узбек хүмүүс чинь ийм хүмүүс эд юм байна. За казакчууд чинь ийм хүмүүс эд юм байна. Тиймдээч одоо за энэ хүмүүстээр бид нар ингэж ажиллах хэрэгтэй юм гээд бас л нөгөө бидний ажлын онцлог байхгүй. Тийм болохоор бид нар бүсчилж юу н улсуудыг хөгжүүлдэг гэсэн үг. Одоо XM маань. Тийм болохоор Central Asia-гийн бүс гэж яриад байгаа байхгүй. Азийн бүс за Европ гэдэг ч юм уу тэгээд DFC буюу Арабын орнууд гэдэг ингээд бүсчилж хөгжүүлэхэд илүү амар хөгжих. Тэгэхээр бол залуучууд маань явах хэрэгтэй, аялах хэрэгтэй. Ингээд гоё юм сурах хэрэгтэй. Аялал гэдэг чинь зүгээр нэг гоё буудалд ингээд байгаадах нэр биш шүү дээ. Тийм гоё ингээд сонирхолтой хоолыг идэж үзэх хэрэгтэй. Хүмүүс нь яаж амьдарч ийн мэдэх хэрэгтэй. Залуучууд нь юу хийж ийн, юу сурж ийн, тэр орны онцлог нь юу юм ч гэдэг юм уу. Энэ болохоор ерөөсөө үзэн харна гэдэг чинь ерөөсөө л өөрөө чи хэлдгээр ингээд тэг яг эсрэгээр нь бас бодож үзэх юм бол та хэд нас өөрөө эргэн тойрноос хараарай те яг эсрэг дүр нь ямар хүн байх вэ гэхэлэр нэмэнд ингээд хөдөлж өгдөггүй те юмыг одоо нэгэн өнцгөөс харж өөрийнхөө тэрийгэ зөвтгөх гэж байдаг. Ер нь шинэ юмд маш одоо бүрэг те тиймэрхүү байдалтай тэгэл одоо яг өөрийнхөө дассан сурсан чиглэлээрээ л ерөөсөө нийгмийг хардаг юм болчтой юм билээ. Тэгэхээр энэ бас гоё зүгээр мэдээлэл маркаар өгөх гэсэн тийм. Боксын дотор л яагаад гэдэг тийм. Шинэ юмыг адапт хийдэггүй, юм ченж хийх дурггүй тийм. За подкаст маань өөр өндөрлж байна. Nice guys. Тэгээд манай баг маань тий одоо энэ залуучуудтай алуулах одоо энэ өөр шиг нь тий амбицтай өөр бас ингээд олон зүйлийг туршиж үзэх сонирхолтой туршиж үзсэн ийм хүмүүсээс мэдээлэл өгөхийг зорддог. Тэгээд Сора маш их баярлалаа манай багийн урилгыг хүлээж авч ирсэнд тийм. Мэдээж хэрэг өстой гоё надад ч гэсэн бас айгүй гоё ингээд яг Монгол залуучуудаа бас ингээд ярилцсан гэдэг бол бид нар чинь бас л яг нөгөө залуу үеийн хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид нарыг үзэж байгаа хүмүүс ч гэсэн гоё сурах юмаа сураад авах юмаа аваад өөрийгөө хөгжүүлээд ямар ч гэсэн гоё зоригтой тий олон улсын иргэд болох болтгой л гэж би ер нь бодож байна тийм. Баярлалаа тийм. Тэгээд өдөө хүртэл бидэндээ цуг байсан бол заавал subscribe дараарай. Subscribe энэ дэше шүү би дандаа ингэ доош. Бороо яа. Яг энэ товчлоо ингэ доотлоо харах юм бол яг нэг энэ товчлоо тэрийг заавал дараарай. Тийм тэгэд манай баг маш одоо цаг хугацаа зарцуулж ийм одоо зочдыг олж илрүүлж оруулж ирдэг байгаа. Тэгээд маш таатай байна. Тэгэхээр үзэгчдээс сэтгэлээ заавал хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд Сора баярлалаа. Тэгээд Mongolia Talent Network баярлалаа. Volt баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа баярлалаа. За бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа.